Globus podcast-ыг сонсдог сонсогчдод дуулах бас нэг шинэ мэдээтэй байж байгаа юм байна. За энэ мэдээ маань ялангуяа гадаад сууж байгаа монголчууд маань Улаанбаатар хотод амьдардаг хайртай хүмүүстэй гинтийн баяр бэлгэлж дэлхийн өнцөг булан бүрээс тэдэндээ бэлгуугаар мэдлэгээ өргүүлэх ийм сайхан боломжийг одоо танд олгохоор monvlog.com Wunderbar компани хоёр шинэ үйлчлэгийн онлайн шоп одоо ажилуулад эхэлсэн байж байгаа. Ингээд Bäckerei Wunderbar-ын бүтээгдэхүүн болох тортнууд маань герман технологи, герман орц найрлагатай гардаг учраас чанарын баталгаатай сайхан тортнууд байж байгаа. Тэгээд манай Globus podcast-ийн ивент итгэгч бас компани байж байгаа. За та бүхнийг тэгээд удахгүй болох Мартин баяраараа Монголд сууж байгаа хайртай ээждээ, эмээдээ, эгчдээ гэдэг энэ сайхан бэлуунуудыг одоо хөргүүлээрэ гэж та бүхнийг урьж байна. За энийг мэдээллийг авахыг хүссэн хүмүүс байвал monvlog.com гэд орхон байна. За Guten Morgen өглөөний мэнд манай зочин маань Монгол улсаас холбогдож байгаа. За энэ зочин маань Швейцар улсад маш олон жил өндөр зэрэглэлийн ресторанд ажиллаж байсан одоо баргийн хүмүүс мэддэг болсон баг. Ийм нэг сайхан зочныг урьсандаа маш баяртай байж байгаа. За сайн уу буяа? Манай өглөөний мэнд. За бидний урилгыг хүлээж аваад ярьцлага өгөхөөр ирсэнд маш их баярлалаа. Тэгээд буяа хоёулаа ингэж эхлэе гэж бодлоо. Хизээ Монгол руугаа очив. Швейцарт маш олон жил бас байсан юм бэ. Хүүхэд нас нь тэнд өнгөрсөн юм бэ. Эндээс яриага хоёлаа гэх үү. Тийм. Би 15 оны сүүлд ирсэн 16 оны ихээр тэгээд тийм хүүхэд нас тийний оюутан нас ерөнхийдөө Швейцар улсад өнгөрсөн байгаа. Нийт ерөнхийдөө 16 жил өнгөрчээ. Тэгээ 16 жил тэнд ерөнхий боловсрол нормал одоо дээд сургуулиуд гэдэг яг л бусдын адил сурч одоо хүмүүжээд тэгээд сүүлийнх нь болохоор ресторан хотел удирдах чиглэлээр үргэлжлүүлээд Парист 1 жил баталсхий буюу талах нарийн боо гэх юм уу одоо монголоор орчуулвал тийшээ 1 жилээр сураад за ирсний дараа дахиж багшлагаар 11 онд нэг багшлагаар бас ер нь бол мэргэжлийн тогооч болсны дараа 5 жилийн дараа багшлах тийм одоо юуны цуг нэгдэж өгдөг. Тэгээд 5 жил болцсон учраас ингээд 11 онд шалгалтаа өгөөд 11 онд одоо багшлах хэрэг авч ирсэн. Тэгээд 12 13 онд нэг 2 хүүхэдтэй ямарсан багшилж ажиллаж байсан маа. Ресторан дээрээ одоо өөрийнхөө шефтэй. Тэгээд хажуугаар нь бас нэг Metzgerei буюу одоо Европ стандартаар мах идэх гэдэг сургууль бас сургалтын давхар одоо суугаад ер нь нийт нэг 7 жилийг зарцуулсан байна. Яг энэ мэргэжилтэйгээ дагуу мэргэжлийнхаа холбоотой зүйлийг ерөнхийдөө одоо холбож гүйцэтгэсэн байна. Тэгэхээр чинь нэлээд олон төрлийн мэргэжилтэй болоо явчлаа тийм ээ. Зөвхөн одоо тоогооч биш. Тэгэхээр тэнд бас юм сурсан. Тэгээ ялангуяа Францд одоо Францч их цаг орн байж штэ. Хоолны одоо соёл маш өндөр зэрэглэлийн соёлтой орн байж гэн. Бас Швейцарт төгссөн сургууль чинь үйлчлэгийн менежментийн сургууль гэж байсан юм тийм ээ. Тийм Люцерн хотод байдیں۔ Тэгээд тэнд болохоор ерөнхийдөө бол Лозан, Люцерн, Цюрих гэдэг 3 хотод яг hotel management school яг байдаг. Тэгээд тэрнийх нь болохоор манайх ерөнхийдөө би ихлэ Зүг гэдэг хотод мэргэжлийн тогоочор төгсөөд тэгээд Люцерн хот руу яг шефийн маань санал л да за чи үргэлжлүүлээд сурчхаа гэдэг. Яг тухайн үед бол нөгөө яг мэргэжлийн тогоочор төгсөхдөө 5 аймагаас 800 оюутнаар нэгээр гарч ирсэн. Тэгээд алтан медальтай төгссөн. Тэгээд тэрийгээ яаж ахиулах вэ гэд шефтэй яриад за ерөнхийдөө яг national team-д орсон. Швейцарын national team-д ороод junior team руу хөсөөсөөгөө шууд ингээд автоматар орчт юм билээ. Тэгээд захиа яриад ороод хэсэг явж байгаа. Тэгээд шеф маань ерөнхийдөө чи ингээд үргэлжлүүлээд сурья. Энэ бол боломжгүй байна гэдэг. Энэ одоо national team-д явахд одоо юу гэдэг нөгөө яг ингээд нөгөө чиний сурсан зүйлүүд чинь одоо зэрэглэл өндөртэй ресторанд сурсан одоо хичээл одоо энэ креатив байдал ч юм уу гэдэг нэг ер нь энэ богино хугацаанд сурсан юмнууд чинь
яг тэр юун дээр одоо national team-ийн одоо junior юун дээр бол ингээд 100% ашиглахдаггүй цаанаас ингээ өгдөлтөй байдаг учраас хөрвүүлээд сурчвал яасан юм бэ гэд. Тэгээд ер нь бол шефтэйгээ ярилцж байгаа. За тэгээд зүцэрэн рүү hotel management school руу орсон байгаа. Тэгэхээр танаа сургууль дээрээс гадны оюутнууд их байсан уу? Ямар байсан бол? Тий тухайн үед болохоор манай дээр чинь харьцангуй гайгүй байсан. Яг нөгөө илүү тэр Лузан тал руу, Женев тал руугаа илүү бас гадны оюутнууд байд юм байлээ. Ихэнх нь бас нэг хэлний бэлтгэл гэдэг ер нь яг Аз оюутнууд байдаг. Гэхдээ яг манай одоо Люцерн хотод бол бага байсан. Тодорхой хэмжээгээр. Гэхдээ тийм их хэмжээгээр бол байхгүй. Азаас их юм бол ганцхан биел байсан баг. Гэхдээ би өөрөө тэнд өссөн болохоор нэг тийм ялгагдах юу бол байсан л да. Залуу Цюрих их гоё хот үлээ. Энэ өнгөрсөн 10 сард би очиж амраад ирсэн. Цюрих руу яваад өөртөө хаашаа явчихад Францаар гээд ер нь надад их таалагдсан их гоё хот үлээ. Буян тэгээд сайн дараагаараа дамжуулж гээд тэгжээ дараагаас их зөвлөгөө өгдөг байсан юм байна. Дарга хүн гэдэг чинь одоо шеф кох буюу тэр нэртэй хүн маань мэдээж өөрийн гарын шав одоо өөрийнх нь итгэлийг нь олцсон хүндээ илүү их ер нь болж өгвөл аюу их дэмжиж ингээ ажилладаг тийм хүмүүстэй бас таарч явдаг тийм Европт. Тэгээ дарга нь гээд 2012 онд оны шилдэг тоглож болж исэн гэж байгаа Франц Вигет гэж хэлэх үү, Вежет гэж хэлэх үү? Хин гэж нэрлэх юм бэ? Вигет гэдэг үү те? Франц Вигет тухайг хэлж явах шиг байна тийм ээ. Энэ хүн бас их алдартай тоглооч юм байна гэдгийг би бас өөртөө ч ярьслах хийх үүднээс бас судалж харлаа. Рестораны нас харлаа. Их тансаг зэрэглэлийн бас нэлээд чамин гоё хоол идэх хүн юм бэ. Энэ хүнээсээ ер нь хамгийн их сурсан одоо хүртэлтэй тухайн цаг үед бол хүний удирдлагын дор ажиллана гэхэд юмаа сурж байгаа залуу хүнд бол заримдаа төвхтэй юм шиг байдаг. Гэхдээ ингээд эднэр маш дистралтай юм хийлэгдэг. Одоо дотоод хэлмэг юм хийдэггүй ерөөсөө цаанаас бараг Германд бол тэгдэг Швейцарт би мэдгүй энэ бодол төстэй баг. Тэгэхээр яг ингээд дистралтай юмаа зааж өгч яхад манайхан болохоор чиний хувьд магадгүй өөрөөс юм шиг магадгүй Европт төссөн учраас хүүхдээ хата монголчууд болохоор жоо монголчлох гэдэг байхгүй энэ ямар төвхтэй юм бэ? Ингээд хийчихвэл хурдан байхт ч гэдэг юм уу? Гэтэл цаатал нь нандаа нэг утга учир холбооцтой явдаг тийм ах бэлтгэх арга ч юм уу юу байдгийг. Энэ дээр анх ямар байсан? Ерөнхийдөө шефийн хувьд бол хатуу мэдээж хагас зэрэгчлээ. Галтаа бол угаасаа хагас зэрэгчлээ байдаг. Манайх бүх юм цагаар явдаг гэсэн. Дандаа 1-2 хоногийн өмнө амьдэрдэг, төлөвлөгөө гаргадаг. Тэгээд яг рестораны хувьд бол манайх чинь 28 судалтай дээд зэрэглэлийн ресторан. Тийм учраас яг л одоо юу гэдэг нөгөө хийх ёстой зүйлүүд маань тодорхой. Гэхдээ маш одоо чимхлүүр их ажилтай. Тэгээ тийм учраас нөгөө их хүн авдаггүй. Тийм чимхлүүр ажил маань өөрөө өглөөч бид нар чинь нэг 7 өнгөрөөл 8 гээл эхэлнэ. Орой шөндөө нэг 12 1 2 гээл тардаг. Тэгэл буцаал өглөө 8-даа эхэлдэг, 7-даа эхэлдэг. Ийм л процедур. Ер нь бол нэг ажлын цаг маань нэг 12-оос нэг 15 цаг, 18 цаг үргэлжлэдэг. Ер нь бол тийм л байсан. Би шефтэйгээ хамт 9 жил хамт ажилласан. Тэгээд 9 жилийнхэн 7 жилд нь хамт одоо 2 сургууль, 3 сургууль гэдэг нэг төгсөх хэмжээнд явсан байгаа төгсөөд тэгээд тухайн үний бол характер буюу өвлүүлж байгаа зүйл бол одоо надад явж л байна л да. Зарчим те бүх юм стандартын дагуу нэг ажлыг 2 хийхгүй маш сайн төлөвлөн тэгээд маш сайн урьдчилж харна. Алдаа гэдэг зүйлийг гаргахгүй гэдэг дээр 100% ажиллах. За 3-5 жилийн дараа ер нь ямар хэмжээнд хүрсэн байх юм, хаана очсон байх юм гэдэг тэр фокусыг тэр одоо юу гэмдэ тэр нэг юм мэдрэмж тэр одоо зүйлсүүдийг надад ер нь өгсөн гэж би хардаг. 15 тагаас л хамт зогсон 14 тийм 15 таа байхдаа л очсон. Тэгэл
хамт тэгэл зогсоод галтгооны юм хийгээл явж исэн анх. Яг нь ерөнхийдөө шууд мэргэжлийн тогооч гэдэг статустаар явсан л та. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг нөгөө төмсөрлөгч ч юм уу эсвэл ингээд нэг тийм биш. Яа тэгэхээр тухайн хүмүүс яг мэдсэн л харж л байсан юм шиг. За ер нь артч юм байна. Энийг хөгжүүлээ хоёлаа нэг арай өөр одоо стандартаар эхлэе гэж хэлээд тэгээд намайг pastry-ний одоо section дээр буюу нарийн бовны section дээр шууд тавьж исэн. Тэгээд тэр хугацаанд ерөнхийдөө бол яг нөгөө юу гэдэг хүнд хэцүү юм гэхээс илүү өөр учир нь бол гэж их заадаг байсан. Одоо жишээлбэл юу гэдэг нэг жор өгчөөд зөвхөн грамыг бичээд тэгээд хийх аргачлалыг бичихгүй. Тэгээд тэрийг яаж гаргах уу гэдгийг анаа бодвол тэгж юмнуудыг хийлэгдэг байсан юм бол түүсэн. Яаж энэ одоо богино хугацаанд задлахгүй те. Яаж нэг арай өөр төвшөнд хүрэх үү гэдэг нь яг өөрөөр нь хийлэгдэг. Урдуур нь орж биш. Яг өөрөөр нь. Гэхдээ тэр нь аргачлал нь тийм нэг зааж өгөөж байгаа юм шиг те. Тэгс нөхгүй ч байгаа юм шиг тиймэрхүү тийм. Сэн гэсэн мөртлөө сонирхолтой. Тийм аргаар л иргэд сургасан да. Энэ маш их давуу тал шүү дээ. Миний бодлоор ялангуяа өндөр зэрэглэлийн одоо рестораны тогооч хүн гэхээр нэлийн сэтгэн бодох чадвар өндөртэй байдаг бах, мэдрэмж өндөртэй, хоол зохиож гэн хоолны одоо тавгалт гэх чинь л одоо тэр ямар гоё урам дүрслэлээр чиний хоолнуудыг чинь би харчаад гайхажсэн. Монголд бас ийм гоё хүн бас биш тэгээд айгүй барилсан яг үнэнгээ хэлэхэд тэгээд энэ өндөр зэрэглэлийн зоог бэлтгэх мэрэгжлийг эзэмшчээд туршлагын одоо олон жил цуглуулчаад энэ чадвараа өргөдлөөд эх орондоо ингээд очиход танай хоолны салбарт ямар салбар чамааг өгтөө. Тэгээд үйлчлүүлэгчтэй бас зөвхөн энэ сайхан тансаг хоолыг бэлтгэх биш, үйлчлүүлэгчтэй бас тэр зоогийг яаж зооглох ёстой юм бэ гэдэг аргыг нь заагаад явж байгаа юм байна гэж би харсан. Тэгэхээр манайх бол бас нүүдэлчин соёлтой ард түмэн учраас мэдээж хүмүүсээс одоо өндөр зэрэглэлийн ресторанд ороод халбах сэрийг цэвэрхэн бариад салфетка хаана тавих одоо олон гэнгэ меню гэдэг чинь Монгол дээр болохоор дистралтай нэгдүгээр хоол хоёр дургал юу гэж нэрлэглээ? Уйлж идэх гэх юм уу да? Уйлж идэх ээ? Тийм. За уйлж идэх орчуулсан байгаа юм. За уйлж идэх. За энд бол жишээлх юм бол одоо 6 үетэй хоол байж гэн тийм ээ. 5 үетэй хоол, 3 үетэй хоол гэдэг ингээ байж гэн. Тэгэхээр манайх чинь аль сэргээр аль утгаарах вэ? Үнэхээр яхаар байхгүй бид нар мэдэхгүй. Тэр соёл биднэрт байгаагүй учраас сүүлийн үеийн хүмүүс бол мэдээж гадаад дотоод их явдаг болсон. Бас тансаг зэрэглэлийн ресторанд ороод үзсэн хүмүүс зөндөө байж байгаа. Тийм болохоор бас юмаа мэддэг болоод ах шиг гэж байна. Тэгэхээр одоо өөрөө чинь урлан бүтээсэн тэр тавглаад гаргасан маш их ур чадвар цаг орчихсон тэр хоолыг ингээ гаргаад өгөхөд өөрөө чинь өөрчлөлөгчдөөс чинь нөгөөдхий чинь нөгөө идж байгаа арга нь өөрт чинь болохоор нэг инээдтэй одоо таагдахгүй эсвэл хайр юм нөгөөдхий чинь самраад барал бантаа итэ ингээ идж байгаа хүнтэй таарч байсан уу хэрэг иймэрхүү байдал ингээ харахад өөрт нь одоо юу санагддгүй энэ соёлыг бас түгээх гэж явж байгаа гэж би давхар хараад байгаа шүү дээ. Тий анх би яг 16 онд гэх юм уу да. Он гараад ер нь оны өмнөх нь 2-3 юм л ирсэн. Тэгээд ерөнхийдөө он гараад удаагүй би за Metzger гэдэг зүйлийг ер нь хөгжүүлэх болохгүй байна. Монголчууд дандаа үлдэм махацдаг тий. Тэгээд ийм ер нь бол мах чи өөрөө фет буюу өөхтэй мах хурдан хуршдаг. Монголчууд өвлжөнгөө хөлдөөс махаа иддэг тий өөхтэй махаа. Энийг ерөнхийдөө бол өөрчлөх болохгүй. Энэ бас өвчлөлийг бий болгож байгаа гэдэг ер нь зүгээр харж ирсэн. Тэгээд хамгийн анх яг тоочороо биш яг Metzger гэдэг зүйлийг нээсэн хамгийн анх 16 онд. Тэгээд ойлгох гэж маш их хичээсэн. Ер нь бол нэг баримжаагаар нэг 8 сар үржилсэн. 6-аас 8 сар. Тэгэл харагдах одоо хүмүүст ингэж ойлгуулахад хэлээд яхаар яг миний бас нэг юу л байсан баг л та. Орчноо мэдэхгүй байсан бас нэг юу байхсан байх гэж би хараад байна. Туршлагагүйт гэх юм уу те. Яг тэгэхээр 10 хэдэн жил Монголд ирээгүй тэгээ шууд тийм газар нэгтгэхээр хүмүүс нь шууд хүлээж авахгүй ч юм уу те. За яг хөө зарим нэг наавд гэхдээ ихэнх нь хүлээж авахгүй илүү хөлдөө махаа ч юм уу эсвэл англиагүй махаа авах нь илүү одоо
хямдхан ч юм уу тийм юм харсан л баг л та. Бидний хувьд бол тэ Мецгэр гэдэг бол махыг хөлдөөхгүй одоо хадгалдаг, тэгээ хадгал зөөлрүүлдэг, милк соёрыг өөрөөр нь зөөлрүүлдэг тийм одоо стандартыг анх хийж исэн. Тэгэхэд бол ойлгоогүй. Тэгээ би болж исэн байгаа. Яг одоо 2022 онд отол дөнгөж эхлэх гэж байна. Мецгрүүд гарч эхэлж байна. Гэхдээ яг стандарт биш. Яг стандарт нэг юм уу хоёр байгаа. Яг Европ стандартаар. Бус нь бол яг зүгээр нэг Монгол стилээр хийхдээ оролцож байгаа. Европыг нэг хуулах гад үзэж байгаа. Эсвэл нэг дөнгөж фармжж байгаа тийм. Яг тийм стил рүү одоо л орж эхэлж байна. Тэгэхээр би бол бүр асар одоо их хугацааны өмнө тэрийг хийгээд одоо фейлцсэн хүний нэг байна. Махан дээр ирэх юм бол тийм. За хоолн дээр ирэх юм бол яг анх энд ерөнхийдөө гайгүй зэрэг өндөртэй гэсэн ресторан дээр ерөнхийдөө холбогдох хүмүүстэй нь уулзаад ярилцаад за иймэрхүү байдлаар ингэж ажиллая гэдэг нэг анх ажиллаж исэн байна. Тэгээд миний хувьд бол за би илүү монгол хүмүүстэй ажиллах чухал байсан. Монгол хүмүүсийн характер нь ямар байдгийг ажлыг юу яаж хийдэм байх. За бэлтгэн нийлүүлэгчүүд нь ямар хүмүүс байна. За компани удирддаг хүмүүс нь ер нь ямар хүмүүс байдгийг. Тэгээд ерөнхийдөө ийм одоо цээл гэх юм уу одоо нэг зорилготойгоор ажилласан байна. Тэгээд тодорхой хэмжээнд хугацаанд яваад хараад бүх мэдээллүүдээ хараад за хүмүүсийн хувьд бол яг тухайн үедээ бол хүмүүс ойлгохгүй хэмжээнд байсан л да. Бүр яг fine dining стилийг хийхэд хүмүүс ойлгохгүй байсан. За тэгээ би хөлбөрүүдийг бол цааш нь заахгүй нэг жил хагасын дараа ч юм уу ингээд нэг хэсэг хугацааны дараагаар ингээд апдейт версион хийсэн байгаа. За энийг яагаад хийх ёстой байсан бэ гэхэд монголчуудын хувьд бол их хоол, порц ихтэй хоол нь дуртай. Тэрнээс тэр жижигхэн тавган дотор хүн төрхтэй шимтгийл нь бүтэн өдөр агуулгдсан байгаа зүйл гэдгийг ойлгохгүй дээ. Их идэхэн чухал, цадхан чухал. Тэгээд нэг цадаад фул яваад орой болтолсгүй бүр ажил тартал ч юм уу тийм байх нь чухал байгаа гэдэг. Яг үүндээ бол эрүүл байхын тулд тийгэж их идэж болохгүй. Эсвэл одоо ямар ч нөгөө Монголын ихэнх хоолнууд нь одоо нөгөө хос энерги байдаг. Дандаа ялз болгоцсон. Одоо ногоонууд нь ингээд бүр ялцаатлаг болцсон. Тэгээд хит их болсон ногоонууд чинь 10 фасер гэдэг зүйл байхгүй болчихно. Нэг хоёрт нь хүн төрхтэй элементүүд, витамин, усан дуустдаг витамин ч юм уу ингээд ерөнхийдөө ингээд мэдлэггүй учраас тэр Монголын тэр one top food гэж ярих юм уу те нэг тогооны хоолнууд те маш их хийдэг. Тэгээд тэрнээндээ ингээд тасцсан хүмүүс соёлын хувьд бол арай өөр одоо Европ стандартыг хийгээдтэй ингээд нэг ойлголцлын хувьд бол жоохон хэцүү байсан тухайн үед. Тэгээд цагаар ингээд ерөнхийдөө өөрчлөөд яг одоогийн байдлаар бол манад бол хүмүүс зорж ирж байна. Амтыг мэдрэх гэж ирж байна. Үйлчлэгийг мэдрэх гэж ирж байна. Ингээд нэг одоо л нэг гоё босгоод нэг дөнгөж нэг үсэгний цэгэн дээр л явж байна да. Ер нь бол. Бол гоё. Өстөө сайн ойлгож байна. Шинэ юм оруулахд ч амаргүй. Тэгэхээр цагаасаа төрүүлээ очсон 2017 онд ялангуяа 10 жил байж байгаа эцсийн бол ер нь энэ тэгэхээр сэтгэдэг шүү дээ. Одоо жишээлх юм бол бүр наад захын элементарны юмнууд жишээлх юм бол өндөг барьсан хүмүүс маань гараа угаахгүй шууд дараагийн юм хийх жишээ нь 0 руу орчоод гараа угаахгүй байх жишээ нь. Тэгээд тэр тухайн үед бас одоогоос 7-8 жилийн өмнө бүр тэрийг чинь цаах болж байгаа байхгүй. Яг тэгэхээр энд чинь тэрийг заалгацсан хүн гэдэг чинь яг тэрүүгээрээ байх гэж сэтгэдэг юм билэ. Харьцааны соёл гэж бас нэг юм байна. Монголд хүн жимийг яаж ойлгох вэ, яаж хэлэх вэ гэдэг бас нэг юмыг аргачлал гаргаж ирэхгүй болохгүй. Тэгвэл манайхан чинь жоохон мөхтөөд талтай юм цаагаад байгаа юм шиг сэтгэл төрүүлчих гээд айгүй хэцүү. Тэгээд тэрэн дээр бас нэг эвтэйхэн би яг тэгжсэн юм аа. Би бас энийг чадахгүй яг ингэжсэн юм аа гэд өөр дээр жишээ гаргаад айтайхан тайлбарлахаар хүн илүү хүлээж авдаг юм гэж би ойлгосон. Яаж харьцаж хүнд юм сурах вэ гэдэг юм бас их амаргүй юу. Ажилчтайгаа яаж харьцаж гин. Бас нэг чухал асуулт. Манай зарим магадгүй манай боёнг мэдхгүй хүмүүс ивэл ямар ресторан нэгээд одоо ийм богино цаг хугацаанд маш амжилттай бас олонний танил болоод явж гин гэд ресторанаа танилцуулсан дэр юм бэ. Ерөнхийдөө рестораны хувьд Five Up гэх ресторан байгаа. За рестораны түүх бол ерөнхийдөө яг анх үүсэхдээ эрүүл хоолны
эрүүл хоол гэдэг зүйлийг хийн гэдгээр анх төлөвлөж гаргаж ирсэн байгаа. 19 онд бид нэр гисэн. 19 оны 1 сарын 16-нд гисэн байдیں۔ Гэхдээ концепт нь арай өөрөөр. Бидний хувьд болохоор за 18 онд юм уу да би нэг юу уншиж ирсэн. Эрүүл мэндийн яамны статистик уншаад за жилд нэг 4000 хүн хорт тодорхойлноос сурч ийн. За нэг 7000 хүн онцлогч юм ч юм уу те ингээд нэг юм асуудлууд байдаг байсан. Тэгээд тэрийг болохоор яасан бэ гэхээр анх одоо процедур нь ерөөсөө энгийн. Энэ монголчууд яагаад эрүүл байхгүй байна гэдэг юмыг хоолтой холбоо хамгийн дөрөнтэй. За тэхийн тулд яг хөөхөр би анх 5-up-ын концепт нь өөрөө юу байсан гэхээр хямдхан гэхдээ эрүүл хоол гаргая. Ямар боломж вэ? Тэрийг гаргая те. Тэгээд ийм одоо офис хүмүүс зориулсан байдлаар гаргаж ирсэн. Тэгээд тухайн концептийг бас яг ойлгоогүй. Бид нэр 400 амтыг гаргаж ирсэн. Тэгээд 400 амт гаргаад ерөнхийдөө нөгөө офис хүмүүс зориулж ирсэн учраас тэр хүмүүс нь илүү харах болов гэсэн чи хараагүй. Тэгэл өөрчлөлтүүдийг ерөнхийдөө баг хийж гисэн баг. Хоолн дээр рестораны хувьд ч гэсэнтэй яаж хийх үгээд харж байгаа. За манай нэг өөр бас төсөл байсан. Тэгээд тэр нь болохоор яг зэрэглэл өндөртэй ресторан гэж явах. Тэгээд тэр рестораны маань төсөл одоо яг ковидын өмнөхөн ерөнхийдөө ковидтэй холбоотойгоор ерөнхийдөө хойшлогдоод тэгээд за ер нь бол энэ ингээд үргэлжлээд удах юм шиг байна гэдэг үүднээс бид нар тэнд хийх төслийнхоо одоо юг меню болон концептыг одоогийн байгаа 5-up дээр үргэлжлүүлж хийсэн байна. Тэгээд ерөнхийдөө агаас нь яг хүртэл бүх хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө боловсруулдаг. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар юу гэдэг нөгөө бэлэн материал худалдаж авахгүй, бэлэн юм худалдаж авахгүй гэсэн. Тэгэхээр бүгднийг ерөнхийдөө болно гэсэн. Тийм. Тэгээд рестораны хувьд болохоор яг бид нар яг энэ концептөө өөрчлөөд нэг жил гарсан болж байна. Тэгээд яг л fine dining ресторан ямар байдгүй. Гэхдээ бид нар өөрсдөө fine dining ресторан гэж нэрлэхгүй. Тэрийг бол тодорхойлдог газрууд нь байгаа. Бидний хувьд бол Аз дамтаар өрсөлдөхөөр ерөнхийдөө ажиллаад явж байна. Зорилготой хамгийн гол нь ресторан өөрөө зорилготой байх ёстой. Тэр зорилго нь Аз руу амтаар өрсөлдөж байгаа. Бид нэр бол илүү амт руу одоо фокуслно. Амт гэж юу юм? Монгол амтыг гаргана. Юу гэдэг нөгөө одоо хамгийн сүүлийн үеийн одоо дэлхийн дээд зэрэг ресторануудын хоорондоо өрсөлдөө нь юу болсон бэхээр урд нь бол ингээл тавгалалтай амар креатив байдал тэр юмыг хардаг байсан бол одоо бол илүү амт руу фокуслсан. Япон галтгоог Европ галтгоогтой хэлдэг ч юм уу те. Эсвэл Европ галтгоогоо илүү Аз амттай хэлдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө ингээд холдог байгаа. Тэгээ бидний болохоор илүү бас vision хоолнууд ерөнхийдөө хийн. Гэхдээ манай концепт бол novel cuisine байгаа. Ерөнхийдөө бол шинэ одоо үеийн Франц галтгоо гэж ярих юм уу да тий. Суурна. Тэгээ миний өөр юм философи. Би яг юу бодож юу одоо миний тархинаас юу гарч ийн тэрийг ерөнхийдөө менюн дээр тэгээд 5 дээр зураглалаар гарч байгаа. Рестораны хувьд бол манай бол тийм амар бас олон хүн автгүй. Максимум өдөртөө л нэг 25 хүн оройдоо тий. Үйлчлэгээ гэдэг бол маш чухал. Нэг ширээн дээр орж одоо нэг зочин, хоёр зочин орж ирсэн бол тухайн хүнийг орж ирэхээс нь гартал нь бид нэр уйдаж болтгоо. Уйдах ёсгүй. Уйдана гэдэг нь юу гэсэн үг гэхээр зөөгчийг дуудуулдаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар зовлтох байдлыг нь үүсгэхгүй. Гэхдээ бид нөгөө хэрэглэгч хаан гэхээр хүмүүс чинь нөгөө тийм байдлаар ханддаг чинь нэг боолмот ханддаг тийм биш. Бид мэргэжлийн төвшөнд үйлчилж байгаа учраас тийм одоо хандлагыг эсвэл тийм байдлыг үүсгэхгүй. Ямар ч зүйл хүнийг уйдахгүй бас гомдоохгүй.
магадгүй 2 цаг 3 цаг төгжрээд манайх руу зорж ирж байгаа. Тэр хүмүүсийг бол бид ямар нэгэн байдлаар сэтгэлийн баясгах одоо тэр хоол идэх таашаалын нөгөх тэгээд үйлчлэгийн нөгөөд гаргадаг байгаа. Тэр үнийг одоо дахин эртлэнтэй одоо дахиж ирэх сэдлийн төрүүлэх ёстой гэж хэмжлэлгээд байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр илүү фокуслж ажилладаг. Рестораны хувьд бол менюний хувьд бол уйдахгүй магадгүй нэг 2 ороод ирсэн багт 3 дахь орж ирэхэд бид нэр айл хэдийн одоо менюн дээр жоохон өөрчлөлтүүдийг хийсэн байдаг, амтан дээр өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Тэгэхээр бол ерөнхийд бол рестораны хувьд бол өөдмгүй гэсэн үг. Сезон буюу улирлын чанартаагаар явуулдаг. Улирлын чанар. Тэгээд одоо манайх сая одоо өвлийн өвлийн менютэй явж байгаа одоо хаврын меню руу орж байна. Ерөнхийд бол сезоноор явцдаг байгаа. Хавар юу байхаар байна. Тэрийг нь илүү хардаг байгаа. Тэгээд ажилчдын хувьд болохоор бидний хувьд миний хувьд болохоор би харснаар юу гэсэн бэ гэхээр илүү нөгөө юу гэдэг суурьас нэг ихтэй миний л харсан л да. Яагаад тэгэхээр суурийг ингээд хараад яагаад ингэж хүмүүс ер нь ажил хийж чадахгүй байна? Яагаад ингэ хариуцлахгүй байгаад байна? Яагаад цалин яриад байна? Яагаад амралт яриад байна те? Ер нь бол хамтлагын тийм хамгийн түрүүнд ярихтаа би эдэн дээр нэг сал авах уу? Би хизээ амрах уу? Тиймэрхүү хандлагатай байсан сая хэдэн жилийн өмнөх нь те 2-3 жилийн өмнөх юм ч юм уу. Одоо бол залуучуудын арай өөр болж эхэлж байна. Гэхдээ л тодорхойгүй ажил хайж явдаг ч юм уу ийм зүйлүүд байна. Одоо нэг ерөнхий боловсрол гэдэг зүйлийг багш нар буюу Монголын систем буруу ажиллаад байна. Яагаад вэ гэхээр одоо ингээ юм хөгжчүүд энэ залуучууд гар утас руугаа ороход шал өөр ертөнцөд очиж байна. Тэ интернет чинь бүх юмыг өөрөөр харж чинь одоо Европч юу ч хөгжиж байна. Эсвэл Америк ч юм уу эсвэл энэ урагш Аз төврүүгээс эсвэл Австрали төврүү юу хөгжиж байна ингээд утаснаас харчиж байгаа. Тэгэхэд гэрээсээ гарахад л нөгөө л ийм хуучны тэ аль 1900 оны систем 1960 оны системд явж байгаа мэргэжлүүд байгаа. Багш нарын хувьд ч гэсэн илүү боловсралмаар байна тий. Илүү мэдлэгтэй болмоор байна. Ингээд сургууль семинар гэж хилээл хийгээд байдаг. Гэхдээ ямар ч үр дүн гардаггүй. Үр дүн гаргахыг хүсдэггүй. Нэг юм хүүхдүүд одоо юу гэдэг би зөвхөн Швейцарын ерөнхий боловсролын системтэй харьцуулах юм бол Швейцарын багш нар юуг анхаардаг вэ гэхээр хүүхд даалгавраас өгөхөөс илүү тэр хүнийг яаж хүн болгох уу гэж хардаг байсан. Хүн болгох уу. Гэртээ сураагүй хүмүүжлийг яаж би энэ хүүхдэд өгөх үү? Энэ хүүхд нийгэмд гарахаар юун дээр алдах бол гэдгийг ингээд 3 жил сурахт нь те одоо ахлах ангид нь 3 жил сурахт нь ингээд харцдаг тэрэн дээр илүү фокус өгдөг. За тэгээд мэрэгжлээ сонгоход нь илүү тусалж өгдөг. Чи ийм одоо нөгөө name card чиг Германд одоо ямар үгүй мэдгүй байна. Швейцарт болохоор ийм name card чиг ийм одоо картнууд гэдэг мэрэгжлийн. Тэгээд тэрэн дээрээс харж чаад ингээд сургууль одоо нөгөө мэрэгчлээ сонгоод тэгээд дадлах хийдэг жишээний те. Тэгэнгүүт төстэй байна үү те. Тэгээд нөгөө ерөнхий боловсролын багш нар одоо жишээлбэл Монгол жишээлбэл нэг багш болно энийг сонсвол те. За магадгүй нэг хүүхдээ, 2 хүүхдээ те. Магадгүй тэр нэг барилгын инженер болох гэж байгаа юм уу тийм хүүхд байвал 10 жил нь явуулаад дадлага хийлэгчлээ те. 10 жилд яагаад бид нэр CV бичиж сурахгүй вэ? Яагаад бид нэр одоо энэ Microsoft-ийн энэ системүүдээр ажиллаж чадахгүй байна те. Ингээд ийм нэг наацхийн яг нэг элементарны хүнд хэрэгтэй амьдралд яг хэрэгтэй зүйл дээр манай боловсролын систем ажиллахгүй байгаа байхгүй. Тэгээд Монголд нэг ихтгэл гэдэг имийг юусоо тавьдаг. Европт бол одоо жишээлбэл бидний хувьд бол ерөнхий боловсролтойхоо ахлах ангид орохоор 3 жил ихтгэл тавьдаг. Залгатл ихтгэл тавьдаг те. Ихтгэл тавина гэдэг нь өөрөө тухайн хүнийг задлж өгч байгаа, нийгэмшүүлж өгч байгаа.
яаж юмыг уншиж сурах уу? Яаж юмыг search буюу хайлт хийж зөв сурах уу? Богино хугацаанд би энийг яаж маневрлах уу гэдэг нь маш олон давуу талтай ихтгэл тавина гэдэг бол. Тэгээд тэр юмыг Монголд ерөөсөө заадаг юм байна. Ерөнхий бол. За дээд сургуульд нэг хийвэл хийн, тэгээ хийхгүй бол хийхгүй. Ер нь бол тиймэрхүү мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхий боловсрол гэдэг юунд бол байдгүй юм байна. Тэгэхээр тэрийг бас байлгасаа гэж би үсэд байгаа байхгүй. Залуучуудыг багаас нь задлах хэрэгтэй те. Европ хүүхдүүчэндээ задарсан байдаг шүү дээ. 14 5 та те. Хил ам амар хөгжсөн. Хаан чадсан чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлоо ичихгүй шууд хэлдэг, айхгүй шууд хэлдэг. Тийм, шууд хэлдэг те. Ийм байдал өөрөө яаж юм гэхээр 12-оос 12, 11-тэйгээсээ 14 5 хүртлээ 7 хоног болгоно нэг сэдвээр хэлтгэл тавьж байгаа учраас тэр задрахгүйгээр яах вэ те. Би одоо орчуулахаар одоо тэгжлэх шүү задрах гэж ярих юм уу одоо өөртөө ихтэй байдал дээр нь маш их нөлөөлдөг маш зөв зүйтэй юм ярьж байна. Яагаад тэгж юм гэхээр заримдаа Монголоос ирсэн хүмүүс маань хүүхдүүд маань залуучууд маань за ярээрээ германаар ярээрээ герман хүмүүстэй одоо боломж олголоо хилээ сайхан сураад ав яриад ав гэхэд за яхаа би юу ярих вэ? За та айлчих гэдэг юм ингээд тийм тохиолдлуудыг анзаардаг байхгүй эсвэл жоохон нэг талаас яг Монгол хүний нэрлэхүү зан энэ төр гээд бас нэрлэх одоо орчин цагт чинь тэгж нэрлэхүү гэдээ явах юм бол юмнаас хоцрон гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор залуу үедээ бас яг манай буян тоглогч хэлж байгаагаар багаасаа ер нь задарсан хүн чинь сэтгэлгээ бас шал өөр байдаг хүнтэй учраа олоод чөлөөтэй ярих тусмаа чөлөөтэй авъя гэсэн мэдээлүүдээ бусдаас авах чадвартай болдог гэх мэтчлэн их зүв зүйтэй юм ярьж байна. Тэгээ буян тоглогч би ингэж бодлоо. Буян тоглоочоо гэдээ бас чи гэж яриадсэн чи энэ их юм хийдэг хүнтэй чи айгүй эвгүй юм байна бас чи гэж яриад хаар. Би чи та гэд хослоод ярил бүү гайхаараа за. Тэгээд буяа надад нэг их аз таарч байсан. Би анх Германд ирчээд эхнэр нь шүдний эмч доктор Шваб гэд айлд гэр бүлийнх нь хүн болохоор эзэн засагч тийм айлд нэг жил амьдарсан. Тэгээд тэр айлд амьдрахад бага насны 2 хүүхэдтэй байсан. Тэгээд эцэг эхчүүд хүүхдтэй багаас нь ямар их хоол хүнсийн эрүүл хоол хүнсийн яагаад идэхгүй байхад нь одоо тайлбарлалт шпинатыг яагаад идэхгүй л яадгийн идэхээр яадгийн гэд багаас нь маш их бас гэрийн хүмүүжлэлээр хоол зүй бараг давхар ороо явчих тийм ээ гэж би ойлгосон. Тухайн үед яг миний герман хэл тийм өндөр түвшинд байгаагүй ч гэсэн чадлын хэрээр одоо ойлгоод явжсэн. Тэгээ тэр айлын эмч маань шүдний эмч дандаа нөгөө нэг юм хоол идэх болохоор гисунд эмч гисунд энч ирүүл тэрч ирүүл гэд миний бараг л хамгийн сайн цээж гэсэн үг байсан тэр гисунд гэдэг үг. Тэгээд тухайн үед би гүйцэд ойлгохгүй дандаа гисунд гэж ярих ингээд тэгээд нэг жилийн дараа яг тэр айлаас би гарахад бол нэлээд бас өөрөө гэж ярьдаг болчихсон тий энэ эрүүл хүнс гэд ингээд ярьдаг болчихсон. Нэг жилийн дотор ч бас нэлээд их юм сурсан гэж одоо бодоод байдгийн. Тэр бол их аз байсан тэр эмч хүн маш их юм уншдаг чөлөөт цагаараа шинэ сургууль юу байна тэг юмыг их тайлбарлаж өгдөг тийм хүн байсан. Би юу хэлэх гээд ийшээ орсон бэ гэхээр тэр айлын имэн хүртэлтэй одоо жишээлбэл ингэж хэлдэг байсан. Чи хүсэж байгаа чиний биед чинь юу шаардлагатай чи алин мэдмээр байна гэд одоо цаанаасаа би организм чинь шаардвал тэрийгээ ид. Тэг өдөрт чи атганы хэмжээний жимс заавал ид гэд ингэж хэлдэг байсан. Тэгээ энэ одоо хэр ортой юм бол ер нь Германд ч гэсэндээ Европт ер нь тэнцвэртэй хоолт гэж их ярьдаг. Ausgewogenes Essen гэж ярьдаг. Энэ тэнцвэртэй хоолт гэдэг тэгэхээр юуг хэлээд байна уу? Бид нар одоо хүнсний хэрэглэн дээр юун дээр алдаа гаргаад байна уу? Монголд бас амаргүй бах. Ногоон юмсүнтэй байж гэн эсвэл одоо авч идэх болцоотой хүн хэрвээ нүү ерөнхийдөө нийт ард ирэг дээр ярихад өндөр зэрэглэлийн ресторанд орж байгаа хүмүүсийн тоо цөөхөн байж магадгүй. Ард иргэдээ юу зөвлөх үү мэргэжлийн хүн? Бид нэр ингэж харах ёстой л да. Юу тий хамгийн түрүүнд ярих юм бол хүнсний аюулгүй байдал угаас Монголд алдагдсан. Хин дуртай юу ч хамаагүй оруулж ирдэг. Тэгээд юу гэдэг нөгөө гений өрсөлдөө бүтээгдэхүүний хуулиндаа заасан байдаг $100 төлөөд оруулах боломжтой тийм юу байд юм байлээ заалтууд те. Тэгэхээр ингээд нэг бидний хувьд бол яг энэ нэг худалдаа авалт хийхдээ маш сайн харж бодож сэтгэж уншиж авахгүй бол янз бүрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Янз бүрээрээ байгаа. За би зүгээр нөгөө сургалтад орохоор хүмүүс яаж заадаг вэ гэхээр Монголын дэлгүүрт үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн нэг бол шаллаар буюу хөлний хажуугаар эсвэл нэг бол хацнаас дээш явна.
Ямар бүтээгдэхүүнүүд яг нүдэнд идэв гэхээр гадаадын бүтээгдэхүүн илүү яг нүдэн дээр импортын бараа. Хэрвээ та үнэхээр Монголын одоо үйлдвэрлэгчийг дэмжиж органик бүтээгдэхүүнүүд авъя гэж үйл дэлгүүрд орохдоо хөлний хэсгээрээ эсвэл дээшээ харцнаас дээш хэсгээр хараарай. Яг тэр хэсгүүдээр ерөнхийдөө яг Монголын үйлдвэрлэгч компаниудын зарим бүтээгдэхүүнүүд байдаг. Европт бол эсрэгээр яг үндэсний үйлдвэрлэгчид яг харцсанд байдаг. Импортын бараа эсвэл хөл эсвэл дээш харцнаас дээш байдаг. Эсвэл нөгөө хүүхдүүдэд идүүлэхгүй гэсэн одоо чипс юм уу иймэрхүү юмнууд нь дэлгүүрийн өрөлтүүд нь шал өөр байдаг. Тэгэхээр тэрийг бас Европт байдаг хүмүүс анзаардаг баг. Хамгийн түрүүний миний ярих гэдэг хүнсний аюулгүй байдал, гений өрсөлдөөн бүтээгдэхүүн. За энэ дээр бид нөр өөрсдөө анхаарах хэрэгтэй. Нэг нь хоёрт нь бид нөр өөрсдөө хүнсний бүтээгдэхүүний талаар дэлгэнэнгүй мэдээлэлтэй болох шаардлагатай байна. Хаш гэж юу юм, хулуу гэж юу юм, ногоон хулуу гэж юу юм, мини луун гэж юу юм, эсвэл мини сонгоно гэж юу юм те. Яагаад энэ бүхэн чи өөрсөн гэсэн нэршилтэй юм. За тэгвэл яагаад энэ бүхэн өөр гэсэн үрмэ замтай юм. Энийг бүгдийг мэдэх ёстой бид нэр заавал. Тэгжиж бид нэр зөв худалдаа авалтай юм. Яг тэгэхээр бид нарт хүнсний бүтээгдэхүүн талаар мэдлэг байхгүй. Ямар ч мэдлэг байхгүй. Европт бол ахлах сургуульд бол 5 өдөр болгоны 2-7 хоногт 5 өдөр болгоны 12 цагаас 5 цагийн хооронд хоолны хичээл болдог. Бүх ангийнхандаа ахлах сургууль. Тэгэхэд Монголд бол байхгүй шүү дээ. Тэгээд залуучууд хүнсний бүтээгдэхүүн талаар мэдлэг байхгүй. Бэлэн хомил идэж шүү дээ. Эсвэл хямаа шарж иддэг тийм. Яаж түргэн хооллох вэ гэвэл тийм л байгаа байхгүй залуучууд. Тэгэхээр нөгөө бид нарт өөрсдөө тийм боломж нь байхгүй байна. За ингээд би хараад байгаа байхгүй. За ингээд окей, энэ боломж нь байхгүй байна. Тэгвэл эцэг эхийн яагаад өгөхгүй вэ гэхээр эцэг эхийн ажил нь шүү дээ. 9 цагт 10 цагт эхэлнэ. Тэгээ орой 17 цаг 18 цагт тарна. Тэгэнгүүтээ гэрлүүгээ харихсаар 20 цаг болно. 21 цаг болно. Тэгээ гэртээ очиод нэг хоол хутгаж идсэн болоод орондоо орцгоогоор буцаал авна шүү дээ. Юус энэ нэг юм амьдралынх нь хэв маягийг энэ нийгэм өөрөө асар буруу явуулдаг. Өглөө эрт ажил эхэлдэг. Тэ. Бид нэр яагаад өглөө эрт босч ажил эхлэх ёстой? Яагаад тэр үлдэгдэл цагийг бид нэр гэр бүлдээ зарцуулаад үр хүүхэдтэй бид нэр мэдээллийн нөгөөх юм боломжуудыг хангалтгүй. Тэгэхээр энд хүүхдэд буруу байхгүй, эцэгч буруу байхгүй болчиход байна. Цаанаас нэг ажлын систем, эсвэл нэг амьдралын систем ингээд цаанаас буруу. Тэгэхээр ингээд нийгэмд яг ингээд гарахаар хөгжилгүй юм шиг. Тэгсэн мөртлөө тоног төхөөрөмж эдэлж хэрэгжилж байгаа юм харахаар амар хөгжилтэй юм шигтэй ингээд нэг гаргалгаа нь олдохгүй тийм сонир систем тий. Тэгэхээр яалтчгүй дэлхийн нэг тоног төхөөрөмжөд дагаад хөгжиж байгаа юм шиг байна гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсөндөө хүн өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргахгүй бол дараа нь та эмнэлэгт цаг гаргана. Дараа нь та им ууж цаг гаргана. Монголын нийт хүн амын 96% нэрвэл гэж статистик байгаа. 45-аас дээш насныхны 60-аас 80% нь эмний хамааралтай буюу десерт нь им болцсон байна. Тэ. Ингээд боддог шүү дээ. Тэгэхээр ингээд бодохоор ерөнхийдөө бидний хувьд бол бид нар өөрсдөө боддог юм байна. Эрүүл мэндэ боддгоо. Үр хөвгтөж боддгоо. Яг тэгэхээр саяны энэ дөнгөж рестораны одоо урд нь бол зүгээр л гуанз гэж байсан байлээ шүү дээ. Тэгэхээр рестораны соёл одоо дөнгөж 2000 оноос эхэлж байгаа. Тэ 2000 гараал дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Урд нь бол зүгээр л тийм нэг гуанз нийл стил нийл орс скол нэг юм хятад маягийн тиймэрхүү юмуд нь илтгэхгүй байсан байна. Тэгээд тэрийг ингээд хаягцаараа энэ салбар ингээд байхгүй болсон те. Хүнстэй дайн болсон ч хүн хоол иддэг. Тэгэхээр энэ мэржлийн тогооч гэдэг энэ тогооч гэдэг одоо хоол үйлдвэрлэлийн салбар өөрөө хамгийн чухал бас нэг хэсэг байхгүй. Одоо бас боловсрол шинжлэх ухаантай ер нь дүүцэхээс адилхан. Хүн ямар ч үед хүн боловсролтой болох юм бас хоол идэх юмстэй. Өглөө осол хоол, өдөр хоол идэх, орой хоол идэх. Тэгэхээр яг адилхан энийг бас адилхан хөгжүүлэх ёстой байсан гэж би хараад байна. Гэхдээ одоо бол энэ бол хоцрогдсон. Монгол угаасаа маш олон юм хоцрогдсон те. Тэгээд ийм хоцрогдсон нийгэм
юмнуудыг гаргаж ирнэ гэдэг бас нэлийн цаг хугацаа орох юм шиг байна гэж байна. Хоцрогдсон нийгэм гэж ярьж байгаа уучлаарай буяа. Гэтэл тэнд амьдарч байгаа хүмүүс маань нөгөө эдэлж хэрглэж байгаа үнэтэй чамын юм өндөр байшингаараа юмыг дүгнээд Европыг байдаг л утгартай юм биш тэгээд ингээд сэтгэхүйн хувьд боловсролын хувьд одоо ухамсарын төвшин хөгжил энэ бас нэг шал өөрөн болоо явчихдаг энд тийм ээ. Тэрийг ялгаж салахгүй хөгжөд байна гэд бас хөгжиж байгаа байлгүй яах вэ? Юм хийж байгаа зөндөө хүмүүс байж байгаа. Гэхдээ байшин барилгаар эд материалаар хэмжигдэхгүй эрүүл хүн байх юм бол бүх юмд хүрнэ. Тэгэхээр эрүүл байхын үндэс сурчин ер нь зөв хоолноос л эхэлнэ шүү дээ тийм ээ. Тэрийг л их л ойлгуулах гэдэг хичээж явж байгаа мэн гэж бодсон. Надад нэг юм үг орж ирж байна. Их Британий ерөнхий сайд байсан Winston Churchill гэдэг байдаг шүү дээ тийм. 91 настай хүрч байсан. Тэр хүн ингэж хэлсэн байт юм лээ. Эхнэрийн маань гал тоогоо байгаагүй байсан бол би ингэж урт наслахгүй гэж хэлсэн байт юм билээ. Тэгэхээр ээж аав нарч бай гэртээ хоолоо хийдэг хүмүүс маань бас зөв эрүүл хоол хийснээрээ гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд бас их нөлөөлж штэ. Ер нь бол юм баггүй. Ээж хүн бол юу штэ. Юу гэдэг нөгөө гэр бүлийн хотоодыг хариуцдаг байхгүй. Тэгэхээр нөгөө юу хэлэх гээд байна вэ гэхээр ээж маань өөрөө дэлгэрэнгүй хүнсний бүтээгдэхүүн талаар хоол боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байхгүй бол аав нь ягодод хүүхдүүдийн ходоод тэгэл хамааралтай болчихно гэсэн үг л дээ. Тэгээд яг нөгөө Монгол болохоор илүү би нөгөө ингэж харсан яг судалгаан дээрээс юу харсан бэхээр Монголд эрэгтэйчүүд нь бог насалдаг, эмэгтэйчүүд нь урт насалдаг. За тэгээд асуудал нь юу гэхээр нөгөө миний нэг тийм нэг ярилцлаган дээр байгаа да. Цагтаас ирүүсээ идэггүй. 30 хүрлээ. За би организмаас садан жилдээ нэг үзүүлчихдэг те. Шүдээ нэг 6 сар тутамдаа нэг чеклүүлчихдэг те. Ийм нөгөө сервисийг хийхгүй байсны улмаас дээрээс нь нөгөө юу гэдэг нь жимс ногоог баг иддэг. Монгол хорч өөрөө нүүрс ус нь маш их өндөр. Одоо нөгөө хин ч одоо төмсийг ногоо гэд хэлсэн. Ногоо биш шүү дээ. Төмс чинь тустай гэр бүл шүү дээ. Тэгэхээр нөгөө юу гэдэг нөгөө нүүрс ус ихтэй хоол иддэг. Будаа идчихвэл хажуугаар төмсний нухч юм уу? Эсвэл шарсан төмс гэдэг те. Эсвэл оролтой шил хийсэн ч дээрээс нь төмс хийчихдэг. Ингээд энэ нүүрс ус ихтэй хоосон энерги айгүй. Хүнд хэрэгтэй элементүүд нь баг тийм айгүй хийдэг. Тэр нэг юм уруу хөвшмөл болоод байна ч та. Тэгээд тэрүүгээрээ ч гэсэн өвчлүүд бас бий болоод байна гэж би зүгээр хараад байгаа. Тэр нь юу гэхээр боловсруулах арга дээр алдчихад байгаа байхгүй. За жишээлбэл Европт одоо одоо seed wurst байна те түүхий. За seed wurst-ийг яаж чанах уу? Ингэж чанна гэдээ одоо ингэ бичсэн байдаг шүү дээ. Бичглүүд нь те. Монголд бол тийм байхгүй шүү дээ. Nitrate pickle salts буюу нитрит давс орсон бүтээгдэхүүнийг шард идэж болохгүй гэдэг declaration байдгүй. Декларацион байдгүй. Тэр байсан бол монголчууд бас нэг тодорхой хэмжээгээр их ямаа нэг 10 жил 20 жил шарж идэхгүй байсан баха. Одоо хүртэл шарж иддэг те. Нитрит pickle давс орсон бүтээгдэхүүнийг шарж идэж болохгүй, шарж идэж болдгоо маа. Тэр нэг хор тавтар үүсэх юм аа, их үүсвэр байд юм аа гэдэг ингээд Европт бол ингээд тухайн одоо хям ч юм уу эсвэл нэг бүтээгдэхүүнүүд дээр бичсэн байдаг, мэдээлэл өгсөн байдаг. Монгол болохоор махан бүтээгдэхүүн дээр тийм байдгүй. Уран гоё өгүүлэгдсэн байдаг өөр юм байна. Тэгэхээр ингээд бид нар өөрсдөө хүнсний бүтээгдэхүүн талаар нэгт нь мэдлэггүй, хоёрт нь хүнсний бүтээгдэхүүний талаар боловсруулах аргуудыг сурах хэрэгтэй нь, гуравт нь эрүүл мэндэд цаг гаргах хэрэгтэй, гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй, хооллохдоо. Ядаж зурагтнаас олдмоор байна, ядаж компьютероос олдмоор байна, ядаж утаснаас олдмоор байна. Хоол идэж явах та. Яагаад энэ даврын өөрчлөлтүүд ингээд хүмүүст гараад байгаа, янз бүрийн аллерги гараад байгаа гэхээр фокуслахгүй байгаа учраас хоол идэж явах та фокуслахгүй нэ. Өнчин тарихнаас ямар мэдээлэл өгч чинь, шүсний өвчил яаж өөрчлөх чинь, давсны өвчил яаж өөрчлөх чинь, бодгодны өвчил маань ямар одоо яаж өөрчлөх чинь ингээд энэ бүгд чинь цаанаасаа цөсний өвчил бас яаж гарах уу те ингээд энэ бүх болчиххаа нь зөв ажиллах ёстой.
зөв ажиллахын тулд яах вэ гэхээр анхааралтай идэх хэрэгтэй, олон ажиллах хэрэгтэй. Тэгжиж бид нэр зөв хоол чинь зөв одоо боловсруулж чадчих шүү дээ. Тэгэхгүй уцаа ухаал нэг тавхтай хоол идсэн болол тэгэл байхгүй. Энд жишээлх юм бол хүмүүстэй хоолнд орж явахад буцаа авах юм бол нэлээд бүдүүлэг байдал тооцогдно тийм ээ. Ресторанд одоо хоол идэх гэж цаг гаргаад хүний цагийг аваад өөрийнхөө цагийг гаргаад ингэж очиж байгаа хүмүүс маань заримдаа тэгдэг штеп очих байгаа ресторанаа зургийг аваад явуулаарай гэд тэр чинь аюу эвгүй байдаг байхгүй хүмүүс хоол идэх гэж бижигт би зураг аваад ёсцож чадахгүй тэр чинь хоол нь нэгдүгээр төрчин нөгөө хүн чинь хоол идэх гэж иж байгаа болохоос ямар Инстаграмын зураг авах гэж очиагүй учраас тэгээд за жишээлх юм бол зөөгчтэй харьцах соёл гэж бас үйж ин тий хөөе зөөгчөө гэл ингээд дуудаад идэм билээ. Энд болохоор тэгээд хөөе зөөгчөө гэж ярихгүй шүү дээ тийм ээ. Тэр хүний хүлээж мэлээ нүдэрээ ингэж хайж хардаг. Гэтэ тэргүй зөөгч угаасаа биднийг анзаараад зогсож байгаа. Байнга хяндаг ширээнүүдээ тойруулж хардаг хяндаг тий. Би оюутан байхдаа ресторанд ажиллаж байсан болохоор яг бас тэр ажлыг хийж исэн. Энэ соёл төр манайхан ямар шүү вэ? Яа, ерөнхийдөө бол за одоо манайх жишээлбэл Wi-Fi өгдөг байхгүй цацдаггүй гэсэн. Манай ресторан Wi-Fi өгдөг байхгүй гэж үйлчлүүлж байгаа юм дээ. Интернетгүй болчихно гэсэн үг. Манайд бол интернет байхгүй. Яагаад тэгэхээр бид нэр илүү үйлчлэгээ гол нь юм байхгүй хүн хоол идэж байгаа бол эхлээс судлах хэрэгтэй юм л да. Хаана очих байгаа, ямар шефтэр очих байгаа, ямар философитай ямар одоо характертай галт тогоон заасан те ямар үйлчлэгээ үзүүлдэг хамгийн гол нь шефийн ямар одоо амжилт үзүүлсэн юу ямар төрлийн хоол хийдин гэдгийг ер нь бол йогурт бол чеклж очдөг штэ тийм 2 сарын өмнө байна 2 сарын өмнө байна захиалга өгч очдөг. За манайх болохоор нөгөө за зарим нэг хүмүүс гэхдээ ихэнх нь бол одоо захиалга өгдөг. Зарим нэг хүмүүс бол зүгээр нөгөө цааны газар урьж байгаа. Энд нэг ресторан байна ороод хоол идчихье гэдэг. Тэгэл орж ирэнгүүт миний орчил хаах ямар үнэтэй яхаар юм үнэтэй тэгэл гараа явдаг юм. Ийм нэг асуудлууд байна. Энд өөрөө бид нар яг миний зүгээс хардаг зүгээс юу гэхээр би бол ирж байгаа бүх зочдыг хүндэлдэг. Магадгүй 2 цаг те альтернатив чинь 1-2 цаг 3 цаг төвжиж ирж байгаа Монголын нөхцөлтэй. Төвжирж ирээд бидний зориуд ирж байгаа бид нар тэр хүнд full service-ийг өгөл гарах хэвээр дахиж ирээрэй гэдэг. Үүнтэй адилхан нөө гаст ч гэсэн өөр ингэсэн соёлтой байх хэрэгтэй, үйлчлүүлэх соёлтой байх хэрэгтэй. Жочин ч гэсэн өөрөө үйлчлэгээний соёлыг бас мэддэг байх хэрэгтэй. Үйлчлүүлэх соёлыг бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө юу хэлэх гээд байна вэ гэхээр ямар ресторанд ирээд хин гэдэг шефийн ямар философитой галт өгдөг гэдгийг мэдэхгүйгээр ямар үнэтэй ингээд гарах нь бас утгагүй те. Тэгэхээр жишээлбэл манад бол агаас нь явартал түүхий одоо бүтээгдэхүүн түүхийгээр нь боловсруулдаг. За тэгээд ихэнх бүтээгдэхүүнүүд нь одоо жоохон зэрэглэл өндөртэй үнэтэй ч юм уу те. Одоо махнууд нь ч юм уу эсвэл одоо жишээлбэл сафрон ч юм уу тэгээд дэлхийн ховор нандин үнэтэй бүтээгдэхүүнүүдийг адилхан бас дээдрлэгсэнд ашигладагтай адилхан ашиглан те. Ингээр нөгөө тэгээд тэр нэг үйлчлэгээ гэж байна. Мэргэжлийн төвшөнтэй зөгцөө гэж дуудуулахгүй. Мэдээж мэргэжлийн төвшөнд учраас харцны оронд ажиллана. Тэр хүн үйлчлүүлж байгаа хүний body language-ийг уншинтэй. Яг ямар үйл хөдлөлтөнд яг юу хүсэж байгаа гэдгийг мэддэг ч юм байдаг. Манай өөрсдийн үйлчлэгэн дээр ийм учраас тийм юу гэмдэ сэтгэл ханамж нь арай өөр л доо. Тийм. За баярлалаа. Буян. Одоо өөрийнхөө бизнесийг эрхэлж байгаа хүмүүс чинь бас их маш олон хариуцлагууд бас дагаад ирнэ тийм ээ. Санхүүгөө хариуцна, одоо чанарын баталгаатай байх ёстой, үйл ажиллагаагаа тогтмол өндөр түвшинд авч явах, өшөө ажлын ур чадвар, ажилчдаа сонгох, ажилчдаа тогтоох юу байдгийг маш олон хариуцлагыг бас үрээд амаргүй байдаг баг. Гэхдээ өөрийн бизнесийг одоо дарга нь байгаад өөрөө дуртай юмаа гаргаад дуртай менюгээ дуртай хоолоо зохиогоод ямар амтыг гаргахгүй гэдэг энэ дээр их задгаа чөлөөтэй ажиллана гэдэг бас их гоё давуу тал ах гэж бодож байна. Ялангуяа тоогооч хүний одоо мөрөөдөл бах өөрөө хий гэж байгаа юмыг дээрээс шийдвэрлэхгүйгээр өөрөө шийднэ гэдэг. Гэхдээ миний асууж байгаа зүйл юу гэхээр Швейцарт ингээд хүний удирдлагын дор тэр мундаг тоогоочийн дор
ажиллаж байхад энэ бүх хариуцлагуудыг чи үүрэхгүй нөгөө хүн үүрдэг ч юм уу, тэр одоо рестораны хариуцлага байсан байж байгаа. Гэхдээ энэ хоёр газарт ер нь өөрөө дарга байж ажиллах, хүний удирдлагын дор ажиллах хоёрын чам таалагдж байгаа талууд нь юу? Аль аль талаас нь? Шеф бид тэр нэг ингэж юу хийж ирсэн. Би нэг зохиулж ирсэн. Тэр айгу яг миний хувьд бол буруу л да. Тэрний юу гэхээр байрны мэдлэнгээс манайх чи 2 удаа авсан 3 удаа руугаа зорж исэн процесс гэхгүй. Би ч дөгөж ороод нэг 6 сар болж исэн. Тэгээд намайг нэг зармиг хийгээд, ванил зармиг хийгээд тэгээд зармиг хийжсэн чинь надад яг нэг процедурын заагаагүй ингэж хийнгээд яваад нөгөө заах ёстой хүн манад буруу заачихгүй юу. За тэгээ өндөгний шар өөрөө 83 хин задардаг байхгүй барьцалцдаг гэсэн үг. Тэгээд 83 хин барьцалтаад ингээд хийчлээгээд хөлдөөчлөө. Маргааш нь нөгөө зармигаа гаргаж ирээд тавих гэсэн чинь хайлаад урсгаад явддаг. Тэгээ нөгөө гайд мишлингийн одоо экспертүүд нэрсэн. Тэгээд нөгөө зармигаа гаргаж болохгүй менюн дээр бичсэн ба зарим нь байдгүй. Тэгээд өөр зармиг гаргаж явуулаад тэгээд амар маш их уурж ирсэн. Тэгээд яг цонхоор харангуйтаа энэ гадаа хэний нэр байна гэд таны тэр юу гэж бичсэн байна гэд онс нэр нь байдیں۔ Тэгээ нэр нь онс чи чиний нэр байна уу миний нэр байна уу гэд тэгээд таны нэр байна гэж сэтгэл дахиж алдаа гаргахгүй гэдэг үгүй ээ гэд. Тэгэл ер нь тэрнээс биш ер нь айгүй ухамсарсан л да. За ер нь бол нэр хүнд чухалтай. Тэгээд энэ хүний нэрийг одоо баллахгүй байх ёстой. Ямар нэгэн байдлаар асуудал гарахгүй ёстой гэдэг одоо тийм ухагтун ухамсар яг тухайн үед л сурч ирсэн л та. Тэгэл тэрнээс биш ерөнхийдөө бол намайг бол загнасан түүх бол байхгүй. Ер нь загнуулж ирсэн түүх баг ховор тэрнээс биш. Ер нь яг сэтгэл зүй хийдэг байсан. Шефийн болохоор юу гэдэг нэг мэйл өчтөг ч юм уу тэ алтан мэйл өчгээд ингээд Фрау Портман гэдэг юм герман одоо өвгтэй тийм имэйлээр харьцдаг байсан хүмүүстэй. Тэгээ тэрний юу гэхээр би нөгөө тухай чинь 15 16 ойлгохгүй юм чи бид нэг нөгөө ажил тараалж авах нэг класс маань уу асуудаг. Тэгэл Портман ингэсэн тэгсэн гэл юм уу. Хоорондоо нөгөө хүмүүс ярьж ойлгохгүй. Тэгээ нэг баг 2 жилийн дараа л энэ ойлгочихсон. Тэгсэн чинь нөгөө Портман гэдэг нэг хиймэл одоо хиймэл эмхтэй буюу байхгүй эмхтэй одоо ассистент зөхгүй өөрийнх нь. Тэгээ өөрөө болохоор тийм одоо Портман болж дандаа мэйлэндээ хариуцдаг гэсэн. Яг тэгэхээр шеф маань өөрөө бүх санхүүгээ барьдаг гэсэн. Тайлан тооцоо, худалдаа авалт, хэлбэлзэл бүх юм өөрөө харцдаг гэсэн. Ерөөсөө манайд одоо нэгтлэн бодогч ч юм уу эсвэл нөгөө нярвч юм тийм байдгүй гэсэн. Өөрөө ичдэг. Ресторан дээр яд өгөхөөр өглөө бид нэр ирэхэд нэг орж ирнэ. Тэгээд офис 12 цагт яг сервис эхлэхэд нэг орж ирнэ. 2 өнгөрөөгөл буцаад офис. Тэгээд орой 6 гээд сервис эхлэхэд орж ирнэ. Тэгээ нэг 8 9 хүртэл тэгээд 9-оос хашаа гараа авчихдаг. Тэгээ би яагаад ингэ гараа авчихсан бэ гэсэн чинь офистаа суудаг гэсэн бохоггүй. Тэгэхээр нөгөө өөрөө бүх юм гардчихдаг байсан. Яг тэр жишгээр ерөнхийдөө бол одоо бол яг явж байна. Бүх юм нэр өөрөө явж байгаа. Бүх юмыг ер нь бол өөрөө яг гардч хийж байгаа. Яг л адилхан шефтэйг бол ер нь адилхан л явж байгаа. Яг хоо санхүү дээр бас нэг нэгтлэн бодогч гэж хүн байгаа. Гэхдээ ерөнхийн яг араамаа дээрээс нь харах процедурыг нь бол яг өөрөө хийгээл явж байна да. Яг л адилхан байна. Яаж амжуулдаг байсан юм бэ л гэж бодож байна. Яаж амжуулдаг байсан бэ? Ер нь шеф нэг өдөрт нэг 5 цаг гаруй унтдаг. Нэг 5 цаг унтдаг байсан баг. Тэгээ бага унтдаг, их ажилладаг. Ер нь швейцарууд бол ажиллах шүү дээ. Өглөөс босдог 4 цагт 5 цагт босч юмудаа бэлдэж эхэлдэг. Тэгээд яг тийм л стандарттай да. Ер нь би ч өөрөөс гэсэн баг бас бага унтдаг. Нэг өдөрт нэг 5-аас 6 цаг унтчихад хамтдаг. Тэсэрэл уусаа энэ яг процедур нь 10 хэдэн жилийн өмнө эхэлсэн учраас яг би өөрөөс нь засчт юм байлээ.
Тэгээ зурагт үзээгүй 16 7 дахь жил дээр явж байна. Тэгвэл нь бас дараагаас сурч бас өөртөө суулгацсан өндөр чадварууд бас байдаг бах. Ер нь энд бас тэгдэг. Би ч бас тийм хүмүүстэй таарч явсан. Өөрөө одоо маш том бизнесийг босгоцсон хүн. Өөрөө яг л адилхан ажилчинтайгаа адилхан ингээд явдаг, харьцдаг, өөрөө юмаа хийгээ явдаг. Тийм хүмүүс байдаг. Их одоо хүндэлдэг шүү дээ. Аюу хүндэлдэг. Тийм би хоёр тийм одоо нэлээд өндөр хэмжээнд хүрсэн хоёр хүнтэй бол нэлээд дотно. Одоо настай болцсон байж чинь тэгээд анх залуудаа бас яг хэлжсэн. Өөрийнхөө жолооч нь тэгээд хувцас дотор нь аваа явдаг гэж байгаа байхгүй нөө пижак костюм. Тэгээд бизнесийн ярилцлаганд олон орнууд руу явдаг хүн байхгүй. Танаа Швейцар руу ч их явжсэн. Тэгээд тэр хувцас тэгээд инженерийн одоо нэг юуны техникч болж одоо тэр техникийн талын юм хийх хувцас ажилчны хувцас ингээд бүх юмнуудад давхар явдаг, санхүүгөө давхар барьдаг. Тэгээд бизнес ярилцлаганд болохоор тэр нөгөө хувцас өмсөд зарт бодолтой. Тэгээд байж байгаа юмнууд нь анх тэгж хэлжсэн гэж байгаа байхгүй 70-ийн донд. Тэгээ өөрөө техникч нь болоо инженер хүн зохион бүтээгч хүн гэд маш мундаг ийм хүмүүс байдаг. Тэгээ бас их авч сурмаар юм байдаг. Тэрийгээ сураад аваад очсон ийм сайхан тоогч байж байгаа. Тэгээд залуу үеийнх нь бас их юм сураасай. Заавал залуу үе гэхгүй бас бидний үеийн хүмүүс бас их юм сурахад чинь оройтойгүй шүү дээ. Ийм ингээд 16 та байхад манай ангийн 46 та ихч байсан. Тэгээд 20 хэдэн жил сервис дээр ажилласан. Тэгээд 46 та. Та яг мэргэжлийн тоогч болох ч юмсан чинь. Би өөрөө нэгт нь хоолыг сонирхолтой, хоёрт нь орлогоо дэвшлүүлмээр байна гэдэг. Тэгээд 46 та сурч ирсэн. Тэгээд 49-төд төгссөн. Тэгээд мэргэжлийн зөөгч, мэргэжлийн тоогч гэдэг хоёр мэргэжилтэйгээр цаашдаа өөрийнхөө ажлыг үргэлжлүүлээ явуулсан тийм ихч байсан. Бид нар 16 таах тэр ихч чинь 46 та шүү. Тэгээд 49-төд 3 жил гэхээр 49-төд төгсөж байгаа байхгүй сургуулаа. Тэгэхээр би бол харахны ер нь л оройтгүй. Гэхдээ хүн хичээх ямар ч үед хичээхэд тэгэл болно л гэж гэдэг тэр хүнээс зүгээр харж байсан шүү дээ. Болт юм байна. Зөв. Би бол хүн насан туршдаа сурна гэж боддгийг. Сурах боломж нь байж байгаа. Англи хэлний курс хийж ах чинь өвөө эмээ хоёр орж ирээд анх гайхчихсан. Энэ хоёр хүн баг яах чам болоо гэж тийм сонир бүдүүлэг юм бодож байсан бол тэр хоёр хүн чинь тэтгэвртэй гарцаа амраад аялаад явдаг. Тэгэхээр өөрсдөө ярих шаардлагатай учраас хэлээ сурахгүй явжсэн байгаа байхгүй. Гэх жишээ. Би бас нэг сайхан мэдээ уншсан байж байгаа. Чиний постн дээр чинь 2 сарын 1-нд гарсан байсан баг. Мэргэжлийн тоогчоор суралцж байгаа залуучуудаа эмнэлэг, сувилал, дээд зэрэглэлийн ресторанд ажиллаж суралцах боломжийг нь олгохоор Герман, Швейцар руу одоо албан ёсоор явуулах гэж байна гэсэн мэдээ гарсан. Энэ дээрэс нь манай Герман гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч амьдрын болохоор манай Германы Франкфуртын Мука Алтан гэдэг одоо веган тоогч байж байгаа. Бас бид нарынхаа бахархдаг хүмүүсийн нэг нь байж байна. Амжилттай явж байгаа монгол хүмүүсээрээ бид нар бахархдаг шүү дээ. Тэгээд Мука Алтан бас Германы хэлний албан ёсны сургалтын байгууллага байдаг. Тэгээ OCS гэдэг. Эдгээр байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Энэ ямар очиртай юм болж байна? Энийг нэг сайхан тайлбарлаад өгөх үү? За тийм. Ерөнхийдөө бол энэ ажиллагаа маань баг ковид эхлэхээс өмнө бодож ирсэн, хэрэгжүүлж ирсэн төсөл байгаа. Бид нэг яриад явуулсан. За одоо ингээд яг нөхцөл нь бүрдэж өгөхгүй байсан. Тэгээд баг багаар ерөнхийдөө юм гэж баг багаар явж байгаа. Тэгээд яг цаг нь ирд юм байна. Тэгээд албан ёсоор ерөнхийдөө тухайн таны хэлсэнчлэн тухайн хоёр байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За хамгийн чухал юм нь дараагийн үеийг бэлдэх. Дараагийн үеийг бэлдэх гэдэг нь юу гэлж байгаа гэхээр Монгол мэргэжлийн тоогч нарыг бий болгоё. Монголд байгаа мэргэжлийн одоо мэргэжлэрээ сургууламж байна уу, эсвэл сургалтын төвөнд байна уу, хамаагүй тэндээс сурсан бол манай байгууллага дээр тандаад бид нартай хамтраад шалгуулад үнэрлэх хамтлах одоо мэдрэмжээ шалгуулах, за ярилцлаганд ороод за тэгээд хоол игээд ингээд ерөнхийдөө 3 энэ тестийг өгөөд тэнцвүүл үргэлжлээд явнаа тий. Үргэлжлээд цаашаа энэ одоо Swiss Mone-ийн бизнес сурч болоод сурсныгаа дараа яг тодорхой хугацаанд нь болоод төвнийхээ хажуугаар Герман хэлний одоо анхан шатны А1 төвшний
мэдлэгтэй болоод тэгээд очих газрынхаа байгууллагынхаа шеф скул өдөрдөх хүмүүстэй онлайн митингээр уулзаад тэгээд ерөнхийдөө визэнд ороод тэгээд ажил руугаа цаашдаа гадагшаагаад байгаа юм л да. Ийм зорилготой байна. Хамгийн чухал юм нэх юм бол ерөнхийдөө дараагийн үеэ бэлдэх Монголд мэргэжлийн тоогооч буюу сувилийн тоогооч байхгүй байна. Эмнэлгийн тоогооч байхгүй байна. Цэцэрлэгийн тоогооч байхгүй байна. Яг энэ чухал салбарууд дээр ингээд тоогооч байхгүй. Тэгээ энэ салбарууд дээр ч гэсэн ер нь бол гарах тоогооч нар бэлдэх хэрэгтэй байна гэдэг үүднээс ингээд энэ замыг хамтдаа нээлтээд ажиллаа эхлүүлээд явж байна да. Тэгээд залуучуудад маань бол залуучууд боломжийг нэгээд энд байгаа хүмүүс маань энд байж байгаа буцсан одоо хүмүүс маань ингээм хамтраад дараагийн үед замын заагаад өгч байна. Монголын эрүүл мэндийн салбарт бас хооллолт ер нь хоолны салбарт оруулж байгаа бас их хөрөнгө оруулалт гэж би харж байна. Тэгээд нэг болгоомжилж байгаа юм маань юу гэхээр буяа яг үнэнгээ хэлэхэд одоо агуулс бэлдэн буюу мэргэжлийн сургуульд сургуулахаар 3 жил явуулах байгаа юм шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ залуучууд маань ямар гэрээтэй наашаа ирж гэнэ үү? Хүмүүсийг би гадагшаа гарч юм сураасаа юм үзэж хараад гэхдээ Монголдо буцаж очиод Монголоо хөгжүүлэхэд бас гар бие оролцоосоо гэд боддог байхгүй юу? Өөрөө энд байгаад байгаа болохоор одоо нөгөө тэгш өөрөө явахгүй байгаа болохоор хүмүүсийг бас явуулах гэдэг шүү дээ. Залуу хүмүүсээ. Тэгэхээр ер нь ингээд юм мэдээ сураад ийм сайхан боломжийг авсан хүмүүс маань энэ сургуулаа төгсөөд хүмүүс маань Монголдо буцаж очих уу? Эсвэл энд үлдэж одоо гадны орныг хөгжүүлэхэд тусны мөр болох уу? Эсвэл Монголдо очих гэрээтэй хүмүүс байдаг уу? Ерөнхийдөө ийм байгаа. За хамгийн чухал процесс нь юу гэхээр нөгөө саяны хэлсэнчлэн дараагийн үеэ бэлдэхтэй. За дараагийн үе бэлдэх гэдэг нь болохоор тухайн залуучууд маань очиод боловсроод тэгээ боловсрч ирээд буцаад энэ Монголдо хоол үйлдвэрийн салбар шинэлэг бүтээлүүдийг нэвтрүүлэх зорилго нь энэ. Тэгээ буцаж ирэх нь чухал тэр хүмүүсийн хувьд бол. За би болохоор ингэж хараад байна л да. Буцаж ирэх нь бол тодорхой. Яг тэгэхээр дараагийн залуучууд чинь дахиад гэрээний дагуу яваад дахиад гэрээт ажилласнаар тухайн улстай боловсрч ажиллаж байгааг ирэх учраас дараагийнхаа залуучуудын ирээдүйг бас арай ч ингэж харлуулахгүй байлгүй гэсэн бас бодол байгаа. Мэдээж надад аус бэлдэн гэж ярьсан. Тэгэхээр нөгөө 3 жилийн хугацаатайг бид нэр жил хагасын хугацаатайгаар ерөнхийдөө одоо юу болгосон? Феркүрцинг болгосон. Яагаад гэж дөрвөлжилсэн сургалтаар. Монголын нөгөө хуулинд ийм байна л да. Сургалтын төв байгуулахад заавал жил хагасын тийм юутай байд юм байна. За тэгээд дараагийнх нь сургууль болгоход тэд гэдэг ингээд хуулийнхаа дагуу ерөнхийдөө баригдаж байгаа. Монгол улсын хууль нь ямар байна? Одоо боловсролын системд сургалтын төв ч юм уу, сургуулийн ч юм уу ямар гэдэг яг тэрнийхэн дагуу ерөнхийдөө явж байгаа. Бидний хувьд бол буцаж ирээд залуучууд энд хөгжүүлэх маш их боломж байгаа. Цэцэрлэгч байна уу, сувилинч байна уу, сургууленч байна уу, эмнэлэгч байна уу те. Эсвэл ресторан, эсвэл хотел гэдэг бүх боломжууд байгаа. Эсвэл манай сургалтын төвөөс авсан тодорхойлолт тухайн Герман улсад ажилласан газрын тодорхойлолт энэ хоёр тодорхойлолт бол маш чухал зүйл. Яг Монгол бол энэ тодорхойлолт гэдэг юмыг сайн мэдэхгүй байгаа юм л да хүмүүсийн хувьд те. Юу юм бол гэдэг. Энэ тодорхойлолт гэдэг зүйл маань өөрөө тухайн үнийг тодорхойлсноор ирээдүйг нь бэлтүүлнэ гэсэн үг. Тэр тодорхойлолтоор аль ч улсын хаанч очиж ажиллах боломжтой. Хэлээр нь ярьж чадаад ойлголцчихлоо л дээ. Тэгэхээр бид нарын нөгөө харж байгаа юм ихээр одоо бас нэг юм шин юм гарах гэдэг нь л да. Тодорхойлолтоос тодорхойлолтны хооронд ажиллая. Монгол бол тийм тодорхойлолт гэдэг зүйл байхгүй. Урдныхаа газрынхаа тодорхойлолтыг аваад ирэхэд мэдэхгүй, захирал нь байхгүй, хатагшаа явцсан нэг юм шалтгаанууд хэлдэг. Яг үнэндээ нөгөө газаасаа яаж гарсан мэдэгддэггүй. Тэ асуудал үүсгээ гарсан юм уу? Эсвэл одоо яг ямар учраас ажилласаа гарсан юм. Одоо Европт бол тэ Zwischenzeugnis гэж нэг үг нь. Тэгээд яг одоо Zeugnis гэж өгдөг шүү дээ.
Маш чухал шүү дээ. Дараагийн ажилд ороход ч ерөөс тэргүүгээр ч энэ бол дараагийн ажилд орох хамгийн чухал юм лээ. Тэгэхээр яг ийм стандартыг бид нэр сургууль дээр эхэлж хэрэгжүүлнэ. Дээрээс нь одоо ресторан дээрээ хэрэгжүүлж эхэлж байгаа. Зүг байна. Тэгээд суурийн тавиад ингээд багаар ер нь хөгжөөд явж байгаа. Бас ингээд очиод гадаад байжсэн хүмүүс маань за гадаад байжсэн гэхгүй бас Монголдо их юм хийгээд багаар уг нь ахаал хөгжөөл яваад байгаа юм тийм ээ. Монгол минь хөгжүүлэн бид нар чинь бас их баярлаад энд чи бас ер нь дээр бас түрүү ярьлаа тий импортын бараа гэдэг. Монголд нь одоо генетикийн аргаар боловсруулсан хоол хүнс импортоор их орж ирж байна. Энийг мэдэхгүй хийдэж байна гэд жоохон шүмжтэй ханддсан байх гэж би ойлгосон. Өөрийн чинь гаргаж байгаа постуудаас. Тэгээд том одоо брэндүүдийг бичсэн байсан. Жишээлх юм бол Nestlé-гийн бүтээгдэхүүнүүдээс нь ер нь Монголд энэ гайгүй бүтээгдэхүүн гэж бодоод авдаг олон бүтээгдэхүүнүүдийг энэ дотор орсон байна лээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг авахгүй гэхээр ер нь монгол хүмүүст маань өөр сонголт ямар сонголт вэ? Ийм ба. Бид нар чинь 3 дахь сэтгэлийн орнод орно гэсэн үг байхгүй. Treatment гэж явж байгаа. Ядуу буурай, мэдлэг, боловсралгүй те. Ерөөсөө тийм ч тодорхойлол нь ерөөсөө ойлгомжтой шүү дээ. Бид нарыг ерөнхий боловсрал байхад тгийл заадаг гэсэн. Ядуу буурай, мэдлэггүй, боловсралгүй, төр нь усаа авч явах чадваргүй. Тэр улсыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр treatment гэж нэрлэнэ гэд зарч өгч орнуудаа. Тэгэхээр нөгөө одоо нэг Европч нэг G7 байлуу G7 гэж өөрсдөө тодорхойлол те. Нэг юм хэдэн улс орнууд нэг өөрсдөө тодорхойлолтой адилхан. Энэ ядуу буурай орн руу юу явдаг вэ гэхээр яг адилхан юм шиг бүтээгдэхүүнүүд явдаг. Гэхдээ зориулт нь өөр. Харахад Snickers. Гэхдээ амт нь өөр. Европт байдаг Snickers-ыг Монголд байдаг Snickers-тай яг зэрэгцүүлж тавьж байгаа гэх юм бол асар өөр. Зөвхөн Snickers дээр ярил л да тий. Тэгэхээр ингээд нэг ямар улс руу юу явуулах уу гэдэг нь тодорхойлцсон байдаг. Доторх одоо хүнсний бүтээгдэхүүнийн орчнууд нь өөр байдаг. Орлуулагч их ашигладаг. Одоо элементүүд их оруулдаг ч юм уу тийм. Өөрчлөлтөө байдаг. Тэгээ тэрийг за яг зарим нь бол мэддэг байгаа, зарим нь мэдэхгүй байгаа. Тэгээ мэддэг ч гэсэн оруулж ирнэ. За энэ орж ирснээр яг үхээр бид нэр 5 жил, 10 жил, 20 жил идэнэ. Хажуугаар нь ийм урмлууд, эсвэл ямар нэгэн өөрчлөлтөө бүтээгдэхүүнүүд өгнө. Тэ тураадаг цайл юм яадаг юм чиндээ. За энэ дахиад 10 жил, 20 жил явна. За энэний дараагаар юу болж ихээр өвчлөл бий болж эхэлнэ. Бие организмд ямар нэгэн байдлаар өвчлөл бий эрүүл биедтэй. Эрүүл бие өвчлөл бий болоод эхлэхээр эмчтэр очихоор им орж ирнэ. Тэгээд имийн бизнес нь хөгжиж байгаа юм дээ. Нэг юм цаанаасаа ийм нэг зохион байгуулалтаа явуулдаг ийм систематик байгаа юм л да. Бид нарт одоо тухайн үед зааж исэн систем гэсэн үг л дээ. Яаж ядуу буурай орныг эмийн хамааралтай болох уу? Яаж ядуу буурай орн руу өөрчлөлтөө бүтээгдэхүүн явуулах уу гэдэг аргачлалууд нь нэрэлж байгаа. Эсвэл мэрэгжлийн хэллэгээр нь бичдэг элементүүдэд далд аргаар бичдэг ийм зарчмууд байгаа. Энэ бүхэнд бид нэр юм болгоны шалгаж үзэж тэгэхээр окей тэр юу байхгүй байвал те. Тэгэхээр одоо идэхэд асуудалтай байвал өмснийхээ үйлдвэрлэлийн юм гэдэлтэй. Яагаад болохгүй гэж. Өмснийхээ үйлдвэрлэлийг дэмжилдэг. Одоо зөвхөн би Balsamico дээр ярьдаг. Balsamico Италид те 3 үе дамжсан, 4 үе дамжсан гэж ярьж штеп. За нэг үеийг 60 жилээр бодъё л доо. Тэр хүмүүс яаж хөгцсөн бэ те. Тэгээд тухайн мужийнхан те 4 үе дэмжсэн байгаа байхгүй юу? Тэр мужийнхан те. Тэгвэл яагаад бид нар одоо дөнгөж л эхэлж шít сая 90 оноос хойш гэдэг чинь нэг үеч дуусаагүй байхгүй бидний хувьд бол те. Энэ бизнес хийгээд энэ үндэсний үйлдвэрлэгчийг бид нэр яагаад дэмжиж болох вэ? Ядч нэг үе дэмжиж л та. Үзье. Ямар өөрчлөлтүүд гарах нь вэ те? Хоёр дахь үе рүү нь оруулаад үзье л та. Давбруулахгүй. Хичээх хэрэгтэй байхгүй бид нар өөрсдөө уулна. Тэ. Заавал гадны юм мэдэх тийм шаардлага байхгүй шүү дээ. Байхгүй юмыг бид нар байхгүйгээр байдлах болно шүү дээ. Заавал хор удирдах авах ямар шаардлага вэ? Заавал одоо
өвчин өөртөө хөдөлж авах ямар шаардлага байна? Хинт хэрэгтэй юм бэ те? Яг үүнтэй адилхан бид нэр тухайн оронд оршиж буй ургаж буй улиралд нь гарч буй хүнсний бүтээгдэхүүн хүнд хэрэгтэй одоо үндэсний үйлдвэрлэлийн одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн хэрэглэл үзэлтэй. Үнтэй ч хамаагүй хэрэглэлтэй. Үз нэг 60 жил явуулчих. Үр дүн нээж харах хэрэгтэй байхгүй. Бид нар дэмжиж чаддгүй байхгүй. Нөгөө компани хийж байгаа тэгэл байхгүй болчихсон. Жохон тууштай байдал дутагдаад ах шиг байдаг шүү дээ. Наад чи наад чи их нялуун наад юу чи зүгийн бол чи их шал нялуун гэдэг ингээд нэг тал хэрэглээд дараа нь шууд одоо өөр орныхыг авч шинэ тий. Тэгэхээр тэр хүмүүсийг дэмжиж юм худалдаад аваад авах юм бол тэр хүмүүсийн чадвар ч гэсэн дээшлэн орлогынхаа хэмжээгээр хүн чинь технологио сайжруулна гэдэг ингээд өөр хөгжих хөстэй хөгжлийн процесс шүү дээ. Тэр эхний ээлжинд дотоод улмыг хийсэн юм чинь сайжирна гэх мэтчлээ. Жохон алсын хараатай байж тууштай байх их чухал юм байдаг юм байна гэж хэлж байгаа шиг байна тийм ээ. Систем нь өөрөө бид нарт нэг өсөөл 20 жил явах гэдэг юм л да. Таримжаагаар тий. 90 оноос хойш 20 жил ч юм уу тий. Яг үйлдвэрлэл нь одоо хизээнээс ихсэн тий. Байсан үйлдвэрүүдээ нурааж ачаал дахиад одоо нэг үйлдвэр босгох гэдэг нэг 20 жил ч юм уу 25 жил ч юм уу гэж зүтгээд нь шүү дээ. Тэгэхээр нөгөө миний зүгээр хэлэх гээд байгаа юм гэхээр ядаж ийм бүтээгдэхүүн яг уу за тэр хүмүүс худалдаа авалт хийгээд дэмжиж байлээхэд үйлдвэрлэж байгаа хүмүүс маань бас нэг апдейт версионд бодно доо тий. За дараагийнх нь левелд юу байх вэ? Бид нар ингэж хийж байгаа, бид нар ингэж дэмжиж байгаа бол ийм өөрчлөлт хийгээд хүн л дэмжиж байгаа нь хувийн бизнес хийж байгаа хүн бол заавал тийм бодцсон л байж таарсан байна. Тэгэхээр хөгжүүлэлтүүд яг дагаад явдаг шүү дээ. Энд бол за хүссэн үсээгүй нөгөө хэрэглэгч хүсээр эхлэн шүү дээ. Ой танах ингэж уулна гоё юм те. Юмэр дэгимэр ингээд танаас шахалт өгөнгөө за бид нар одоо апдейт хийх бол болохоо хэлсэн байна гэдэг ингээд. Тэгэхээр бид нар тэрэндээ хүрчихдэггүй байгаа юм да. Ягаад гэвэл хэд их импортын бараа байгаа юм. Хэрэгтэй хэрэггүй. Хүссэн бараг юм аа гэж арчлал гээл. Тэгэхээр тэрэндээ болно ш бид нар чи өөрсдөө хөгжих нь чухал байгаа юм да. Эрүүл байх нь чухал байна. Хүн амын 96% нь өвчлөлтэй байна гэж юу гэсэн юм. Айл болгонд нэг одоо айл болгонд нэг илэгний асуудалтай хүн шүү дээ. Айл болгонд шүү дээ. Айл болгонд бодлоо. Уучлаарай. Буяа би нэг юм лавлж асуу гэж хэд хаяада байж байгаад ингээ очиход дураараа ингээд аюух янз бүрийн витамин янз бүрийн шингийн юмнууд уугаад идэг. Тэр ихч маань жишээлх юм бол за чи ирсэн дээр олигтойхон шинэ тэжээл аваад яв. Энийг уучих энэ солонгосоос ирсэн энэ аюул ажгүй өдөр алга уужгаад 14 хоног уугаад яваарай. За л ирсэн дээр нэг шингэн залгуулчих энэ тариаг хийчих им уучих гэд. Тэг би дандаа тэгдэг байхгүй. Би зөв зүгээрээ битгий янз бүрийн надад өгөөдэй гэд. Тэгээ чи яасан сайн амьдаа хайргийн жилүү хайртай жилүү зүгээр идчихчтэй би чамайг зүгээр очиод нэг ирч хүчтэй байгаасаа гэсэн тэл өгч штэ гэд одоо бараг л дайн шиг юм болдог байхгүй би тэрийг идэж уухгүй гэд. Тэг хүний их чимч хөөрхи надад л витамин л наах гэдэг болтой билээ. Энд тэгж дураараа янз бүрийн илүүдл одоо кальц надад дутуу ах шиг байна гэж шууд дураараа кальц авч уугаад ч юм уу. Тим юмнууд нэг баг байдаг надад анзаарагддаг. Чдэг тэр юм багассан уу? Энэ тал дээр ер нь хүмүүс ямар шүү вэ? Яг янз бүрийн дэглэм янз бүрийн юмнууд байгалах шиг байна л да. Тэгээ би яг тэр чинь хувийн сонголт юм чи асуудалгүй тэгээд өөрийнхөө өөрийнх нь одоо хүсэж байгаа зүйл учраас. Гэхдээ 5 жилийн дараа 10 жилийн дараа таны бие организмд ямар өөрчлөлт үүсэх вэ гэдгийг бодсон уу гэдгийг би асуумаар хамгийн түрүүнд хүнд өөрөө яваад. Нэгдүгüүрт нь таны бие организм чинь шал өөр. Хоёрдугаарт нь хүн болгоны бие организм өөр учраас ажиллах ажил бүрс одоо хөдөлгөөнүүдэндээ адилхан байхгүй шүү дээ хүн болгон яг адилхан хөдөлгөөн хийхгүй өглөө хэдэн цаг тусч хэдэн цаг ажиллаж чинь юм ингээд энерги зарцуулалт нь хүртэл өөр байгаа. Тэгэхээр энэнийг хүн дөрөж хийхээс өмнө миний зөвлөдөг юм юу гэхээр биохими шинжилгээгээ дэлгэрэнгүй өгчихөө. Тэ. За биохими шинжилгээ өгөхөр яах юм? Цусан чи юу агуулгаж чинь? Юу дутаад байна? Юу ихсээд байна? Юу багасаад байна? За тэрнээсээ мэдээлэл авчихаар яах вэ гэхээр тухайн эмчин одоо жишээл за иймэрхүү хоол идэнэ гэдэг. Эсвэл манайд ханддаг л да. Биохимикийн одоо шинжилгээ өгчлөө. Одоо надад ийм дутагч ийм хиймээр. Тэгвэл би юу идэх вэ? Та надад меню зохиогоод өгөөч гэдэг хүмүүс байдаг. Тэгээд тухайн хүнд нь харж байгаа зөвлөд хэлээд өгчдөг те. Тэгэхээр биохимийн шинжилгээг заавал нэг жилдээ нэг удаа хийлгээ. Тэгээд бие организм чи юу дутаж чинь юу илүү байна?
юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг мэдчих нэгт нь. Хоёрт нь шүдээ 6 сар тутамдаа үзүүл. Хүний шүдний одоо амны үндийн өвчлөлийн 80% нь дотгошоо нөлөөлдөг. Тэгэхээр шүд буюу ам эрүүл байх хэрэгтэй. Тэгэхээр 6 сар тутамдаа бид нэр үзүүлэх хэрэгтэй. Ямар Европт байгаа ш. Европт бол нэг шүд бол 500 евроос дээш эхэлж байгаа. Минимум те. Тэгэхэд Монголд бол 30 мянга 40 мянга шүү дээ. Тэгэхээр энэ шүдэндээ бид нэр бас анхаарах хэрэгтэй. Амны хөндий ариун цэврийг бид нар анхаарах хэрэгтэй болчиход байна. Тэгээд хаана ямар газар хоолдож байгаа бас анхаарах хэрэгтэй. Монголын хамгийн өргөн тархдаг бактери хеликобактер. Шүснээс шүс. Тэгээд яадаг вэ гэхээр энэ угаалгын бодис хэрэглэдэггүй, яг зориултын угаалгын машин хэрэглэдэггүй газруудад байна. Угаасан болоод савтаа усанд эсвэл перитэ усанд хальтан гिचэл тэгээд тавьчихдаг. Нэг хүн магадгүй нэг бөөлн өрөвсөлдсөн байлаа гэж бодоход тэр халбах сэргийг идээд нөгөө угаалган дээр зогсож байгаа хүн нэг хагас тутууны гараараа угаасан болоод тэгээд дараагийн хүн дахиад иддэг. Магадгүй тэр хүний бөөлн өрөвсөлдсөн цус гарцсан ч байсан хинч мэдэхгүй шүү дээ. Эсвэл шүс байгаа. Заавал явнагийн хэмжээгээр. Тэгээд ингэж дамждаг. Хүнсний бүтээгдэхүүнээс гадна бас энэ үйлчлэгийн газруудаасаа бас ингэж юугаа өвчлөлийг таргадаг бас процесс байна. Тэгэхээр хаана юу идэх вэ гэдэг нь маш чухал. Тэр нэг булан иргэд бууцны газар, цайны газар орохоос илүү чухалчлах бодох хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Магадгүй тэрнээс нэг хеликобактер авчлаа гэж бодоход дахиад та өөрийнхөө цагийг очиж имлэг дээр очиж үрэн дээрээс нь дахиад 200-300 мянган төгрөг тэгэл хариуг авах гэж 2-3 өдөртөө ингээд нэг сэтгэл зүйнч дарамттай өөрийнхөө ч цагийг үрсэн тэгж байгаа хаана юу идэж байгаагаа маш сайн тодорхойлох хэрэгтэй болчиход байна л. Жишээлбэл зүгээр ганцхан жишээ би ярьж байгаа шүү дээ тий. Өөр янз бүрийн юм зөндөө байна л да. Гэхдээ би бол энэ подкастн дээр илүү гоё өдрөг юм ярих гэж бодоод байгаа юм л да. За зөв хоёул тийм болохоор өдрөг гоё юм ярий. Заримдаа хүмүүс ингэдэг шүү дээ. Боёо ямар аз жаргалтай цаг байсан юм бэ гэдгийг хүн ер нь ухаарч ойлгодог тийм ээ. Заримдаа яг аз жаргалтай байгаа тэрийг мэдэхгүй өнгөрцөн хүмүүс байдаг. Чиний хувьд болохоор аз жаргалтай байгаа тэр момент тэр акшныгаа хэр их мэдэрч эдэлж чадж байна. Одоо ингээд амжилттай явж байна. Мэдээж чамайг хүндэлдэг хүмүүс залуучууд заавал залуучууд гэхгүй ер нь өөрчлөлөгч чинь байдаг бах. Яг хүн болгоны ойлголт нь өөр л байх л та. Миний хувьд бол өглөө болгон сэрнэ гэдэг чинь хамгийн аз жаргалтай юм шүү. Тэ. Одоогийн нөхцөл байдал ер нь бол хизээ хамгийн сүүлд хин нэг баяртай гэж байгаас мэдэхгүй шүү дээ. Тэгээд маргаашгүй мэт амьдрах нь чухал байна л да. Өдөр болгон 100% орших хэрэгтэй байна. Хийж байгаа зүйлээ 100% оршиж хийх хэрэгтэй байна. Нэгэнт эхлүүлсэн ажлыг заавал үр дүнгийн үзээсээ заавал тодорхой хэмжээгээр амжилт гарахгүй ч гэсэн тодорхой хэмжээний ухаарлууд ой мэдрэмжүүдийг өгдөг. Тийм учраас хийж байгаа зүйлдээ нөгөө илүү одоо юу гэх юм үр дүндээ байлахын тулд фокус хийлээсэй гэдэг төстэй. Тэгэхээр миний хувьд болохоор зүгээр эрүүл байх нь хамгийн чухал. Энэ бол аз жаргал. Хүн өвдгөр ямар ч одоо юу болдог шүү дээ. Нөгөө бүтээмж болж эхэлдэг шүү дээ. Бүх юм нэг тийм аз жаргалгүй болж эхэлдэг шүү дээ. Өсөөгөө толгой өвдөхөд зөвхөн жоохон толгой өвдөхөд хүн бийдэж шүү дээ. Тэгэхээр эрүүл байна гэдэг бол хамгийн том аз жаргал. Гэр бүлтэйгээ байна гэдэг бол хамгийн том аз жаргал. Энгийн зүйл хамгийн аз жаргалтай байдаг гэж би авдаг шүү дээ. Сайхан хариулт байна. Эрүүл биед саруулах оршно гэд манай сайхан үг бас байж шүү дээ, тийм ээ. Тэгээ бас нэг гоё зүйл хийгээд гисэн харагдсан буяа юу вэ гэдгсэн чинь хүүхдүүдтэй зориулсан хоол хүнс гаргаад эхэлсэн юм байна, тийм ээ. Хүүхдүүд одоо ногоо идэхдээ дургу байдаг. Яг дургу байдаг юм бол мэдэхгүй байна. Тэгээд тэр ногоог нь идүүлдэг болж байгаа юм их гоё пюрир нь болсон хоол эрүүл хоол худалдаанд гаргасан юм байна, тийм ээ. Энэ талаар нь яаж болох вэ? Ямар хүмүүс тэрийг авч байна? Хэсэг хугацаанд тэр нь болохоор нөгөө хэзээ байсан мэхээр нэг
8 9 сараас эхлээд нөгөө шинэ ургац гарахад хэсэг хугацаанд гаргасан. Улирлын чанартай хоол гарсан байна тийм ээ. Одоо яг натурал амтаар нь пюренүүд эсвэл шүлнүүд эсвэл бэлэн тийм яг шүлтэй эсвэл нөгөө юутай хоолнууд хийж ирсэн. Бодлогын авахч нар угаасаа ээжүүд. Тэгээ нөгөө одоо хүүхдтэй яг нөгөө хоол хийгээд өгөх тийм цаггүй эсвэл яарч сандарсан үедээ бол тэрийг тухайн үед бол хөдөлж авч исэн баг. Ер нь бол дандаа 1 настай, 6 сартай, 3 настай гэх энэ 3-аас 1 5 настай, 6 настай хүүхдүүдийн хооронд бол бодлогын авахч нар маань хэлбэлцэж исэн. Яг өөрийнх нь натурал амтаараа ямар нэгэн химийн элемент агуулгдсан давсгүй учраас хүүхдүүд гоё дуртай байсан баг л та. Тэгээд яг үүнтэй холбогдуулаад бас бид нэр яг энийг харчаад хоол зүүн боловсрол мэдээллийг одоо бага наснаас нь өгье. За иргэдийн эрүүл мэндийн боловсролд илүү яаж илүү анхаарах үзүү зохистой хоол. За энийг ингээд ерөнхий боловсролын сургууль цэцэлгүүтээ ингээд ерөнхийдөө хамтарч ажиллагээ зарим нэг байгууллагуудтай ингээд хамтраад яриад явж байгаа. Ер нь бол удахгүй зарим нэг төсөл ярьж байгаа төслүүд маань эхэлнэ. Бидний хувьд болохоор 4 үйлрлийн тийм одоо нөгөө 4 үйлрлийн хүлэмж гэх юм уу да. Одоо 4 үйлрэлтэй бүх тарьж боломжтой тухайн температурт нь таарсан тарих боломжтой бүх ногоо жимсгнүүдийг тарих тийм хүлэмжийг бид нар одоо төсөл болоод явж байна. Бас хэрэгжүүлэхээр. Тухайн төслийг болохоор яг уу гэхээр би илүү томчуудаас илүү хүүхдүүд рүү илүү фокуслъя. Хүүхдүүдтэй нь илүү ойруулах юм бол хүүхдүүд маань багасаа бас нөгөө Европ хүүхдүүд шиг мэдлэгтэй, мэдээлэлтэй те илүү бас хүүхд чинь илүү тогтоох чадвар нь илүү байна те. Сониуч зам нь илүү байна. Яагаад миний бие бол юм хэрэгтэй гэдгийг нэг маш боддог те тийм. Яагаад гэдэг асуултыг маш их тавьдаг. Тэгвэл хамгийн түрүүнд бид нар бол мэргэжлийн зүгээс бол хариулах маш нээлттэй учраас хүүхдүүд рүү фокуслъя. Энэ хүүхдүүд буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд юуны ерөнхий боловсролын бага насны бага ангийн хүүхдүүд зориулсан тийм юунууд бас удахгүй явагдаж эхэлнэ. Ногоо жимсгнээ ургуулад тэгээд хамгийн чухал процесс нь юу гэхээр бид нар хүнсний бүтээгдэхүүнийг респект хийх ёстой, хүндлэх ёстой. Хүндлэл байгаа газар хайр байдаг. Тэгэхээр нөгөө энийг бид нэ хайрлах ёстой, хүндлэх ёстой гэдэг мэдрэмж одоо тэр зүйлийг харуулахыг хүсэж байгаа. Яг та дөрөвчнээс 1000 төгрөг 100 төгрөг хайж чадахгүй байхгүй хогийн савнд шууд боломжгүй тийм хүн байхгүй баг. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн аваад 1 хоног шууд хайж чаддаг байхгүй. Хамгийн харамсалтай. Тэгэхээр энэ бүгдийг бид нэр багаас нь хүүхдүүд ойлгуулъя. Бид нэр хүүхдүүд угаасаа л хүсүүсээгөө бидний ирээдүйд Монгол улсад ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн сууж боловсролоо хөгжүүлж дэвшүүлэх учраас энэ хүмүүс маань бас эрүүл байх хэрэгтэй юм аа. Тэхийн тулд бид нэр энэ хүлэмжинд энэ тарьж байгаа зүйлүүдэд харуулсан үзүүлье. Тэгээ өөрсдөө хурааж үзэг, өөрсдөө тэрүүгээр хоол хийж үзүүлдэг тухайн газараа тийм төсөл явж байгаа. Энэ их хөөрхөн төсөл биш үү? Хүн болох багасаа хүлэг болох хүлэг болох жаруунаас унганаасаа гэдэг. Тийм. Тэгэхээр маш зөв зүйтэй юм байна. Тэгэд хүүхдүүд чи их айгүй үнэмшиж хүлээж авдаг тий. Одоо мэрэгжлийн тоогооч хэлсэн юм чинь ингээд шууд толгойдоо буулгаад тэрийг бүр ингээд насандаа мартахгүй юм болно гэсэн үг гэж би бодож байна. Тэгээ гэртээ очичоод нөгөө юма буруу ихжсэн ээжтэй аавда заадаг. Үгүй болохгүй гэд ингээд том хүмүүсээ бас сургаж эхлэх. Энэ их хөөрхөн санагдлаа. Тэгээ энэ ажилд нь маш их амжилтыг хүсье. Зөв зүйтэй юм хийж эхэлж байгаа юм байна. Боян би бас нэг юм сонирхож асуу гэж бодлоо. Би нэг хэдэн жилийн өмнө нэг роман уншижсэн дээ Кох гэд тоогооч залуугийн тухай хайр дурлалын сэдвтэй ном баггүй. Тэгээд тэр их гой хоол идэг залуу тэгээд нэг дурлал бүсгүүдээ ер нь бараг л орой олон хоол хийсээр гад тэр эрсүүлд ингээ найзалдаг. Тэгээд дандаа нөгөө хоол хийж байгаа процессын аюугаа уран аргаар ингээ битсэн. Тэгээд хүн ном уншихаараа ингээд шал өөрөөр ингээд фантазлаад ингээд боддөө штэ. Тэр хоолны тавглал энтрийг би бүр ингээд толгойдоо өөрөө зохиож бодвол тэр их гой ном байсан. Тэрэн дээр маш их ингээд
амтлагч нарын тухай гардыг. Маш их амтлагч одоо энтхэг Пакистан гаралтай залуу байхгүй. Тэгээ нөгөө олон хоолны амтлагчуудын талаар ингэж ярьдаг. За бас нэг жишээ гэх юм бол би бас нэг Мецкрай айлыг таньдаг байхгүй, Герман Мецкрай. Тэгээ тэр хүн манад ирж хоол хийхдээ одоо тэгээ өөрийнхөө урамлуудаа барьж ирдэг. Тэгээ тэрийг дандаа ингээ авч яваад идэв. Тэгэхээр тогооч хүнд бас нэг тийм өөрийн гарын ургамал, өөрийн гарын одоо дуртай амтлагч нь гэж байдаг гэж магадгүй. Чиний хамгийн ихэр хэрэгэлдэг ямар амтлагч байдаг бол? Амтлагч гэдэг маань тогоочийн хувьд сэтгэл гэдэг хамгийн чухал амтлагч л да. Тэр байхгүй бол тэгэл ямар чухал амтлагч болно. За тэр нь яаж илэрдэг вэ гэхээр ямар ч мэрэгжлийн тогоочийн супер одоо ямар ч мэрэгжлийн тогоочийг гүйцэх хүн бол ээж л байхгүй. Ээж гэдэг хүн бол хамгийн гоё хоолыг хийдэг. Яагаад тэгэхээр хүүхдтэй гэр бүлдээ маш их сэтгэл гаргаж хийдэг учраас тухайн хоол супер амттай гэдэг. Ямар ч амтлагч хэрэглэхгүй. Тэгэхээр сэтгэл гэдэг жоор хамгийн чухал бидний хувьд бол. Тухайн одоо жишээлбэл нөгөө юу гэдэг нөгөө хоолыг бид нэр зохиохдоо ямар амтыг яаж гаргах гээд байна гэдгээс шалтгаална. Энэ нөгөө амтлагч гэдэг нь дотор олон янз байгаа л да тий. Жишээлбэл нөгөө орон орны нутгийн бүсээс яг үнэ. нөгөө юу гэдэг нь тухайн оронд ургаж байгаа ургацуудыг бид нэр ямар үйлчлэл нь юу гарч байгаа гэдгээр нь шалтгаалж меню гарч байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй адилхан Монгол орн ч гэсэн юу ургаж ийн хизээ хаана ямар бүтээгдэхүүн ургаж ийн тэрийг бид нэр ашиглаад хоолоо гаргадаг ч юм уу те. Эсвэл одоо тэмээсэн чинь энэтхэг бол зүгээр л амтлагчны орн шүү дээ. Хятадтай адилхан эсвэл Япон солонгостой адилхан ч юм уу те. Ер нь амтлагч маш их байдаг цай ургадаг ч юм уу те. Тэгэхээр тухайн галтгооны философи чухал. Тухайн галтгооны ерөнхий тогоочийн философи юу гарах гэдэг ямар амтыг мэдүүлэх гэдэг нь чухал. Миний хувьд болохоор манай галтгоонд амтлагч гэх юм бол хар перц байна, цагаан перц байна, далайн давс. Өөр юм байхгүй. Энэ бүгд натур өөр явтаа. Тухайн бүтээгдэхүүнийг хураагаад нааши тэрүүлээд ирээд энэ галтгоонд байгаад бид нар тэрийг нь хүнд хэрэгтэй элементүүдийг алдагдуулахгүй боловсруулад тавглаад гаргаж байгаа. Гэхдээ ямар нэгэн нэмэлт амтаар зодог гэсэн үг. Ямар нэгэн амтаар зөөлрүүлээгүй, өөрчлөлтийг өгөөгүй. Яг л өөрийнх нь амтыг болж байгаа. Байгалийн амтаараа. Өөрөөсөө өөрчлөлт өгөхгүй гэсэн. Яг Франц галтгаа бол нэг яг тийм байт. Франц их гоё хоолны соёл хөгжсөн орн тий идж байгаа нь хүртэлтэй ямар их ач холбогдол өгд юм бэ тий тэр ширээ засалтан дээрээ хүнсэн дээр хүртэлтэй нэлээ өндөр тоо хүнсэнд их мөнгө зарцуулт юм билээ авч байгаа цалингийнхан Германтай харьцуулсан чинь за юу вэ одоо авч байгаа цалингийн 16.5 францчууд 15.6%-ийг германчууд өгдөг гэж гарч байгаа шиг байсан. Тэгээд ерөнхийдөө Франц яг нөгөө хүмүүсийн нэг соёл байгаа гэх юм л да. Одоо жишээлбэл юун дээр манай одоо шефийн өөрийнх нь философи нь юу гэхээр кюзиндээ албаар шиж явдаг те. Алпын нуруунд дээр одоо галтгоо те. Тэгэхээр Алпын нуруу хаваар юу байна? Ямар загас байна? Ямар бяцлаг байна? Ямар ногоонууд байна? Ямар одоо туглын мах байна? Ямар хурдны мах байна ч гэдэг юм уу те. Ямар өхрийн мах байна гэдэг нь. Яг тэрийг хослуулаад өөрийн гэсэн философи, өөрийн гэсэн характер гаргаж ирдэг байхгүй. Тэр нэг бусдаас жоохон ялгарч шатж байгаа. Тэрийг нь идэх гэж хүмүүс тэгээ очиж байгаа гэсэн онцлогтой учраас тийм онцлог хоолтой учраас. Тэр яг үнтэй адилхан нэг үсрээл нэг сар гараа явал 2 сар болвол тэгэл хоол өсөлт. Тэнд бол солигдохоос хүмүүс ер нь бол очиж хоол иддэг байгаа тийм. Чи болохоор Франц хоолоо Аз бас хослуулсан одоо Аз хүмүүст тийм чиглэл рүү орсон юм гэж би ойлгосон зүг үү? Франц хоол бол байхгүй. Яг Франц одоо суур гэх юм уу та тий суур. Одоо жишээлбэл зарим нэгэн бүтээгдэхүүн эсвэл зарим нэг боловсруулах арга техник. За энийг би ашиглаад өөрийнхөө философиг шингэнэ гэсэн үг. Тэ.
өөрийнхөө философиг шингээгээд Монголд байгаа бүтээгдэхүүнийг гаргаж ирэх гэсэн. Тэгэхээр vision food буюу тийм өөрмөц амт өөрмөц холилгийг гаргаж ирж байгаа гэсэн. Арай өөр. За тэгвэл ер нь би ойлгочлаа. Өөрөө үндсэн суурь технологи Францын хоол сурсан хүн байж байгаа штэ. Гэхдээ чи өөрөө сэтгэхэд ерөөсөө шинэ хоолны технологи бараг л шинэ хоолны технологи гаргаж ирж байгаа юм штэ. Яг гоо ингэдийн эхлээд амтуудаа гаргаад тэгээд зурдаг байхгүй юу? Ааха. Тэгээд тавг зураад тэгээд тавган дээрээ байршуулах одоо юунуудаа зураад тэгээд хослолыг бодоод яг тэгэхээр амтуудаа бүгдийг мэдж байгаа учраас тархин дотроо байсалгачна гэх юм уу да. Хоорондын холбоод ингээд амталцдаг гэх юм уу да тий. Энэ нэмтэй зогцсон, энэ нэмтэй зогцсон гэдэг. Тэгээд тэрийгээ дараад нь тавган дээр зураад буулгаад тэгээд тэрнийхээ дагуу тавгалдаг байхгүй юу. Тэгэхээр зүгээр нэг харж байгаад ингэх биш. Меню зохиоход минимум 3 сар болно шүү. 2-3 сар бол заавал. Тэгээ нөгөө орцоодоо витамины ямар вэ, минерал нь ямар вэ, эрдэс бодис нь хэд ингээ бүх л юм одоо бодож оруулдаг байж таараа мэдээж нарийн байдаг баг. Тийм нөө одоо body mass index-ээр ерөнхийдөө 160-аас 180 м өндөртэй хүнд хэдийн ирийн хэмжээний нэг тавган дээр юу байх хэвээр одоо нүүрс усны хэдүү, уурган хэдүү, өөх тосны хэд байх уу, витамины хэд байх уу гэдэг миллиграмаараа угаасаа боддог процедур нь байдаг. Тэгээд тэрнийхэн дагуу нэг тавган дээр хэд байна гэж бодоод гаргацдаг. Тэгэл яг л хүн одоо өдөртөө авах хэвээр хүнд хэрэгтэй элементүүдийг хослуулаад тэгэл гаргадаг та. За соус гэд нэг том юм байж байгаа тийм ээ. Маш олон төрлийн соус байж байгаа. Ер нь бол соус хоолч нь одоо тэгэл одоо махгүй хоолтой гэсэн утгатай ойролцсон шүү дээ. Соус байхгүй бол махгүй хоол идэж байгаатай л адилхан л да. Соус бол хамгийн чухал. Манай Монгол үндэсний хоолнууд чинь соусгүй гардаг шүү дээ. Хуурай хоолнууд ихэнхдээ. Цөөн байж ин бууз байж ин ушир байж ин. Монголын нөхцөлд бол нэг тиймэрхүү байдаг шээ. Юуны үед бол бидний үед бол арай яг нөө галтгаа өөр учраас бас нэг арай өөрөөр хараад байна л да тий. Гэхдээ юу гэдэг нөгөө Европ галтгоонд бол соусгүй бол хоолыг зүүрлэх боломжгүй. Аюу хэцүү. Тэгээд тухайн улаан маханд улаан соус, цагаан маханд цагаан соус гэдэг шиг яг тухайн маханд нь ямар соус яг одоо гардаг соусын бол хийхгүй штэ байнга байдаг те. Дахиад зохион гэсэн үг байхгүй тэрийг. Энэ соусыг ингэж хийдэг юм чинь энийг ингэж зохиогоод ийм амт гаргуул яах бол энэ олон дээр ийм амт гаргуул яах бол зохион л доо. Тэрнээс яг нөгөө байдаг юугаараа бол гаргах юм бол хэцүү л дээ. Яг хоол зохион гэдэг маань өөрөө миний бие организмд яг юунд хэрэгтэй вэ гэдгийг л харах хэрэгтэй дээ. Би одоо жишээлбэл соус ярих юм бол одоо gebunden Schü гэж ярьдаг юм да. Одоо германаар бол зүгээр demi class гэж хэлдэг байдаг. Тэгээд янз бүрийн соуснууд улаан дарсны сүмстэй. Улаан дарсны сүмсийг яагаад европчууд их иддэг байсан? Их иддгийн ерөнтэй хоол болгон дээр яагаад тэр улаан дарсны сүмс байгаад байна гэхээр үе мөчний өвчлөлийг байхгүй болгодог. Үе мөчний одоо тэр зөөлөн эдийг ширэхээс хамгаалдаг. За тэгээ кальц, флор, йод одоо нэг юунд тухайн болооны ясанд агуулж байгаа бүх одоо минералуудыг тухайн соус шингээгээд авсан байдаг. Тэгээд тэрийг шингээж авсан учраас тэрийг нэг туслыг идэхэд л бараг жилийнхээ хэрэгцээг хангацдаг. Тэгээд тэрийг бараг өдөр болго идэж байгаа хүмүүс чинь тэгэхээр яана гэсэн үг дээ. Тэгэхээр ихтэн гэж байхгүй улам сайн төлжиж ясан дэвчдэг ч юм уу те. Эсвэл үе мөчний өвчл ер нь бол Европт ховор шүү дээ. Гихт гэж өвцөн байдаг шүү дээ. Үе мөчний. Тэр гихт гэдэг зүйл бас айгүй ховор болсон. Ерөн сүлийн бараг байхгүй байгаа хаа. Яг тэгэхээр энэ юунаас шалтгаалдаг энэ монголчууд бол нэг тойгны ясныг чанж идэх шүү дээ. Тэгээд адилхан энэ болооны ясны тэр
минералыг бол маш их хэмжээгээр хэрэглэдэг учраас үеийн хүчний хүчлэг гэдэг юм байхаа болцсон. Тэгэхээр соусондоо би дандаа булууны яс, тугуулны яс, гахаа яс, дахиа яснаас ерөнхийдөө яг соуснуудаа гаргаж авдаг байна. Яг л Европ стандартаар. Европчууд имээ хоол ороод авчдаг л гэсэн үг болоо явчих чинь тийм ээ. Хоол хүнснээсээ. Нөгөө эрүүл галтгуур байдаг. Имлэг эсвэл эмийн сангаар дайрдаг байхгүй юу? Яг үнэн тийм үг гэдэг чинь тийм эрүүл мэндэд хүрэх зам нь эмийн сангаас биш галтгооны өрөөгөр дамжд юм аа гэдэг үг гэдэг тийм ээ. За маш их баярлалаа буян. Тэгээ Монгол хүмүүсийнхаа бас эрүүл мэндэд анхаарад ингээд галтгооны ажил гэдэг бол маш бас их амархан ажил биш, хүнд ажил. Тэгээ ийм зүтгэл гаргаа бүр сэтгэлээсээ бүр чин сэтгэлээсээ ажилдсан байх гэд угаасаа хоолны чинь зургнаас би тэрийг амсаагүй байгаа бижиж одоо ямар хоол гараад байгаа гэж харж байгаа. Тэгээд маш их ажилласан ийм хүн байна гэд их баярлж байгаа шүү. Тэгээ Монголдо буцсан болохоор бас их баярлж байгаа. Тэгээд ер нь чи ингэ бодсон чинь нэг ийм үг эдийн нэрээ Антони Робинс хэлсэн. Таныг шийдвэр гаргах мөчөд таны хувь тавилан бүрддэг гэдэг үг гэдэг байхгүй. 2015 оны сүүлч 2016 оны одоо ихээр Монголдо энэ шийд гаргаад буцсан энэ шийдвэр чинь эргээд харахад зөв шийдвэр байсан уу? Яг уу тий одоо яг анх хэлжсэн төсөл бодож исэн хэрэгжүүлэгчсэн ажлаас минь шал өөр болцсон л доо мэдээж. Гэхдээ харамсах тийм сэтгэл одоо харамсах тийм юу бол одоохондоо төрөхгүй байна. Яг дахиад зорилго маань өөр болоод дахиад шинжилсэн хэлбэрээр гаргасан. Гэхдээ тэр зорилгын төлөө одоо ингэж явж байна. Тэгэхээр нэг харамсах тийм зүйл бол надад байхгүй. Буруутсан зүйл бас байхгүй. За тэгвэл тэгэд хийх бүтээх зүйл их байгаа юм байна тий. Төлөвлөсөн зүйлүүд маш их байгаа юм байна. Одоо нөгөө саяны хэлсэнчлэн нөгөө бид нар дөрөв улирлын нөгөө юу гэж байгаа гэсэн шүү дээ. Хүлэмж барьж байгаа. Дүүний хажуугаар бас яг сургуулаа барьж байгаа. Тэгээд мэргэжлийн тогтворчийн сургууль тухайн сургууль нь яг сүүлийн үеийн одоо 20 оны 21 оны стандарт аль биесны олон улсын стандарт галтгоо олон улсын стандарт лабораторитой тийм одоо галтгоо сургууль баригдаж байгаа. Тэгээд тэрийг ерөнхийдөө бас дуусгаад бүх ажлууд ерөнхийдөө дуусгаад тэгээд дахиад том ажил эхэлнэ. Тэгээд энэ бас яг мэргэжлийн хүмүүс нь бас ажиллана. Мэргэжлийн тоошноо гаргаж эхэлнэ, мэргэжлийн зөвч гаргаж эхэлнэ. Бид нэр үйлчлэгээний салбарыг ерөнхийдөө шинэлэг өнгө аясаар мэргэжлийн төвшөнд гаргаж ирье гэдэг зориод ажиллаж байна. Маш том одоо яг Европч юм эсвэл дэлхийд байдаг стандартыг бид нар Монголд одоо суурьшуулах юм уу те эсвэл хэрэгжүүлэх тийм л ажлыг л одоо гүйцэтгэхэл явуулаа юм л да. Тэгэхээр үндэ нүдэн дээр ил байгаа юм шүү дээ. Айгүй олон газар стандарт дутагддаг. Би бол тэгж харсан. Яг энэ нөгөө одоо эн чинь бид нар ингээд нөгөө багаас болно. Нөгөө л бид хилээд байгаа цэцэрлэгийн нөгөө багааны хүүхдэд багаас нь энэ боловсролыг зөв болгочих юм бол энэ зүйл маань энгийн болчих гээд байгаа байхгүй юу? Олон энгийн юм байна. Тэгэд энийг бариагүй ингээд нөгөө удацсан учраас бид нарт асуудал тулгараад байна л да яг одоогийн байдал дээр. Тэгээд нөгөө ерөнхий боловсрол дээр бид нарыг мэргэжил гэж юу юм бэ гэдэг зүйлийг ойлгуулыг үүс болоод залуучуудын одоо цаг хугацаагаар тоглоод байна л да. Өндөрлийнх нь 2-3 жилээр тоглоод байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр зүйл дээр бид нэр багаас нь яг стандарт гэдэг зүйлийг хөвшүүлээд ийм диктатуртай байдığıма гэдгийг харуулчих юм бол зөв замаар зөв ингээд юугаар явчих л байх л та. Тэр одоогийн яг байдлаар бол яг зарим нэг салбарууд бол гоё явж байгаа шүү дээ. IT ч юм уу эсвэл ингээд гоё явж байгаа салбарууд байгаа. Гэхдээ ихэнх салбар нь доголдолтой хүний нөөц төр ч гэсэн эсвэл одоо нэг боловсон хүчний ч гэсэн доголдлууд бол байна тий. Тэгэхээр энэ бол цаг хугацаагаар гоё явчих болов гэж хараад байна шүү дээ. Тэгэл болохын тулд бас бусдад хамтраад ажиллаж байна. Зөв.
тал талаасаа тэгээ бижитал Монгол бол хөгжиж байгаа би их гоё болно гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ манайхан чинь бас их чадварлаг юм уг нь их хурдан сурдаг шүү дээ тий. Юм их хурдан сурдаг мэдрэмжтэй хүмүүс санагддаг. Тэгээд ямар ч байсан сайхан зам руугаа оруулах гээд мэргэжлийн сургууль барьж байгаа гэдэг чинь аюул том зүйл байна. Яг тэгэхээр ажилчид дутагддаг, яг мэргэжлийн ажилчид дутагдаад байдаг. Тэгээ нэг хүн за би өөрийнхөө анзаарснаар ярьж байгаа шүү за. Бусад газрууд төстэй байдаг байж магадгүй. Нэг юм заагаад ингээд сургахаар жоох юм сурчлаа гэж бодоод нөгөө тийм маань гадагшаа гараад одоо өөрөө хийх гэж оролддог хүн байсан. Тийм болохоор анхаасаа ажилчтайгаа гэрээ байгуулад 3-5 жилийн дотор манайхаас гарахад яг энэ чиглэл рүү бизнес эрхлэхгүй гэсэн гэрээн дээр гар үсэг сурулж байгаад одоо ажилд авч байгаа. Тэгэхгүй бол ийм сонин юмнууд гардаг. Яг тэгэхээр энд Германд хүнээ бэлтгээд те өчнөө юм сургаад ингээд буцаагаад тэр технологиг оруулж яхад тэрийг сайн ажилчин бэлтгэхийн тулд бүх зүйлээ заагаад өгж яхад тийм хийх гэж оролдоод угаасаа тэр чинь болохгүй л дээ. Яг тэгэхээр тэрэнд чинь маш их мэдлэг тийм холбоо сүлбээ туршлага тэгээ гадаадын хамтрагч эндхийн одоо том компаниуд нөгөө нийлүүлдэг газрууд түүхийдээ авдаг газруудын холбоо сүлжээгээ тэр юмнууд чинь тэр хүн дутагдана угаасаа бүтэхгүй. Тэгээ иймэрхүү тохиолдол гардаг санагддаг. Чам дээр ихэр зэрэг иймэрхүү байдлууд тохиолдож исэн бол эхний үед байсан. Гэхдээ ерөнхийдөө бол хүн яг ухамсартай хүн бол ойлгох хэрэгтэй. Энэ бол зарчим. Энэ бол ёс зүй. Тэгээд би ерөнхийдөө бол хүмүүстэйг бол ухамсарын төвшөнд л ярьд юм дөө. Нэг тийм уулзахаас илүү ер нь хүнтэй зүгээр нэг ухамсарын төвшөнд ярихад л нас би гүйцсэн хүмүүст одоо ямар загнадaltaй юм шиг ямар одоо яагаад л юм шүү дээ. Тэгэхээр илүү ухамсарын төвшөнд л ярьдэн шүү дээ. Харьцуулсан байдлаар ер нь бол хэлдэг. Тэгээд ухамсартаа нь бол ойлгоно. Ухамсаргүй бол тэгэл ойлгохгүй. Гэхдээ эрхийн өрөөний тавилын 70% идэлгүй гэдэг шиг юм бүхэн цаг хугацаатай. Тэгээ ухамсарлах цаг нь ч байна. Цаг нь болоогүй бол тэгээ цаг нь ирэхээр ухамсарлана. Тэгэхээр хэрэггүй зүйл би ерөөс цаг гаргадаггүй. Тэгэл орхичдаг. Өөрийнхөө чадрыг мэдж байгаа болохоор тийм ээ. Тийм биднэрт бол улс дэлхийн дунд наслалтаар 75 гэж юм 23-аас 24 мянган өдөр бид амьдрахаар байна. Энэ өдрүүдийг бид нэр зүгээр энийгнтэй хэрүүлээд энийний араас хөөцөлтөд ахаас илүү нэг стандартын дагуу хийх зорилгоудаа яаж богино хугацаанд гүйцэтгэх үү, ямар мэргэжлийн хүмүүстэй яаж ажиллах уу, энэ одоо амьдралыг богино хугацаанд юу хийж бүтээх үү. Иймэрхүү л ерөнхийдөө бодол ингээд Монгол төрснөөс урьж суудсан ба. Чухал зүйлдээ цагаа зарцуул. Яа цаг гэдэг алтаа гэдгийг их мэдэрсэн хүн байна. Маш их баярлалаа буян. Тэгээд маш их ажлынхан цагийг аваад ингээ ярьслах хийж байна. Яриад ивэл мэдээч хэрэг маш олон сайхан сэдвүүдээр гадаадын дотоодын амьдралаас нь яриулмаар байлаа. Тэгээд цагийн боломжоос болоод хоёлоо ингэсийгээ дуусгахыг бодож байна. Буян чиний хувьд заримдаа хүмүүс ер нь ингэдэг штэ. Өдрийнхөө төгсгөлд ч юм уу орой за би өнөөдөр чинь ямар юм хийчихвч гэдэг юм уу те эсвэл жилийн эцэст энэ жил миний хувьд ямар жил байв гэж боддог. Чиний хувьд тэгж өөрийнхөө ажлыг дүгнж өөрийгөө дүгнж бот хуваая. Байлгүй яах вэ? Мэдээж нэг жилийн төлөвлөгөө гаргана. Тэгээд төлөвлөгөөний дагуу яг бид нар чинь нөгөө тогооч нурч угаасаа зорилго нь юм бид шүү дээ. Өдрийн зорилго, 7 хоногийн зорилго, сарын зорилго гэж нөгөө галтгоонд план гаргадаг байхгүй. Тэгэхээр нөгөө яг үүнтэйгээ адилхан за ерөнхийдөө бол яаж юун дээр нөгөө алдаа гаргахгүйгээр ажиллах уу гэдэг илүү фокуслах те. За дүгнэлт бол мэдээж хөлс гаргаад хөдөлмөрлжил байгаа бол заавал тодорхой хэмжээгээр үр дүн өгсөн байдаг. Тэр талаа харахаараа ерөнхийдөө өөрийгөө урамшуулдаг. Ямар нэгэн байдлаар юу ч хамаагүй, юугаар ч хамаагүй урамшуулдаг өөрийгөө. Тэгж дараагийн нэг мотивашн авдаг чиж чадлаатай боллоо. Окей. Next level эсвэл үргэлжлүүлээд явах уу. Тим юу гардаг. Ер нь бол үр дүнгийн харахын тулд дандаа тууштай байдлыг хардаг. Ер нь бол нэг бууж өгөөд ээдгүй. Нэг юм эхлүүлсэн бол тэгээ заавал нэг дуусгаад үр дүнгийг харчих гэдэг тийм хандлагатай.
амжилтанд цаддгүй гэх юм уу? Ерөнхийдөө юу гэдэг нөгөө анхны амжилт чинь одоо 2007 оны Давидов Swiss Open Roger Federerийн одоо нэг Swiss Open гэдэг юу болдог шүү дээ. Газар теннисний. Тэр ерөнхийдөө Давидовын аль биесний тоглож болж исэн 7 онд те. Тэгээд сурагч байсан. Тэгэл 2009 онд сургууль алтан медальтай төгсөөд 2011 онд Викторийн Ноксын аль биесний тоглож болоо. Тэгэл ингээл юмнууд ингээл багаар step by step гарч ирж байсан. Гэхдээ би юу гэдэг нөгөө тэр цаана миний сууринж байгаа бас шеф маань ч гэсэн тийм өөрөө тийм хүн байсан. Нэг тийм амар юу ядгүй дардаг гэх юм уу та тийм. Нэг зөө шнэл гээл те. Тэгэл за ийм хурдтай ажиллахгүй шүү. Окей, ирээд дахиад боломж байгаа дахиад өөр хийх зөндөө юм байна тийм. Энэ бол юу чишээ гэж тийм нэг юу гэх юм даруухан гэх юм уу эсвэл нөгөө амжилтандаа ханд саддаггүй гэх юм уу нэг тийм юутай характертай юм уу тийм. Тэр энэ бол гаргаалаа гэсэн амжилт гаргаалаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүс туслахгүй өргөн амжилтанд хүрэхгүй л дээ. Тэрийг сайн ойлгосон. Яг үнэн. Тэр бол маш үнэн үг. Одоо нөгөө янз бүрийн нөгөө үгнүүд нь шүү дээ. Нэг хүмүүс хэлээд байгаа. Ингээд тэгдэг гэл. Би тийм хүмүүсээ хэлсэн үг нь харж чад гайхаад. Яаж хүсэж туслахгүйгээр яаж энэ амжилтнаар тийм бол үү. Угаасаа л адилхан л ажиллаж л байгаа байхгүй юу? Адилхан л ажиллаж байгаа шүү дээ. Бүгд адилхан ажиллаж байгаа байх тийм. Ямар нэгэн юм золж жагаад амжилт гэдэг юм чинь бас ирдэ штэ тий. Ямар нэг юмыг золиогүйгээр одоо хүрээд ирчихсэн амжилт гэдэг бол цөөхөн л баг. Тий. Тэгээд буян чиний хувьд бас их сайхан давуу талуудтай юм бэ. Францад амьдарч байсан гэдэг чинь тэгээд Швейцар чинь бас өөрсдөө аль биесны 4 хэлтэй байж байгаа. Чи өөрөө германаар, францаар, англиар ярьдаг юм бэ. Эн чинь бас их давуу талууд байж байгаа. Тэгээд чиний мэдээллүүдийг чи ингээд харахаар чиний пэйж рүү чи ороод хүмүүс сонирхох юм бол пэйж рүү ороод хараараа их сайхан дэлгэрэнгүй гоё мэдээлэлүүд өгдөг юм билээ. Тэрийг нас уншаад мэдхгүй зүйлүүдээ мэдээд бүгдээр бас хамтдаа хөгжүүлдэг мэддэг хүмүүсээсээ хэдүүлээ суралцаад ингээд улс их оронд маань хэрэгтэй, хувь хүнд маань хэрэгтэй, гэр бүлд маань хэрэгтэй гэдэг ингээд сайхан юмнууд энэ хүнийг дагах юм бол бас их юм мэдх юм билээ гэж би харсан. Тэгээд миний асууж байгаа зүйл юу вэ гэхээр бас нэг ийм үг байдаг байхгүй. Эрдэмтэн хүн болгон одоо эрдэм шинжилгээ биш ээ гэдэг үг байдаг. Эрдэмтэн хүн дотор чинь юма мэдж байгаа мэдхгүй эсвэл тууширсан бас хүмүүс байж байгаа шүү дээ. Эрдэмтэн хүн болгонд одоо бүх юм зөв ярьж гин гэж бас бодож болохгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ судалгаа шинжилгээтэй батлагдсан гэд гаргасан постууд нь энийхээ мэдээллийн их сурвалжаа яаж ялгаж салгаж ойлгодог бол мэдээж хэрэг өөрөө ч одоо ингээд дагаад чамаг одоо үн баталгаатай мэдээ бичиж байгаа гэд бодоод уншаад тэрэнд итгээд одоо хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс бас байж байгаа. Тийм болохоор энэ тал дээр их хариуцлагатай ханддаггүй их сурвалжууд нь одоо үнэхээр баримттай зөв мэдээлэл олж гаргах та. Тий ерөнхийдөө нөгөө яг мэдээллүүд бол Швейцарын одоо эрүүл мэндийн яам, эрүүл мэндтэй холбоотой газруудын одоо юунууд байдаг, холбоосууд байдаг. Эсвэл Германы бас эрүүл мэндийн юунаас ч гэсэн холбоостой юунууд бол байгаа. Ихэнхдээ яг статистикийг харж тэр мэдээллүүдийг нь авдаг. Яг статистик гаргацсан үр дүн болцсон тэр юм дээр ерөөхдөө хардаг байгаа. Олон жилийн өмнө гаргацсан ч байсан ч юм уу те. Нэг тийм мэдээллүүд нь яг тэрийг нь харж байгаа тэрнээс за ийм их мэдээлэл байгаа юм байна гэж харж гаргадаг байгаа. Ямар нэгэн одоо нэг судалгаагүй гарал үүсэлгүй ч юм уу тиймэрхүү мэдээлэл бол тавьдаг. Эсвэл уншин номноосоо ерөөхдөө бол яг зарим нэг мэдээллүүд тавьдаг. Тэгээ би их хэлтэй хүн болохоор их давуу талтай байна. Бас их зөв зөвтэй мэдээллүүдийг бичдэг юм бэ. Бусдууд манаас энийг уншаасаа хараасаа гэд бодож байсан. Энд чинь бас их цаг орж байгаа шүү дээ. Юм бичгэд чинь маш их цагаа зарцуулж байгаа. Тэрийг судлахад их цаг зарцуулж байгаа. Тэгэхээр ийм сайхан боломжийг гаргаад өгч яхад манайхан бас их хараасаа уншаасаа дагаасаа гэж их бодсон. Тийм болохоор манай Globus podcast-д ороод
өөрийнхөө мэдсэн сурсан зүйлээсээ маш дэлгэрэнгүй нээлттэй сайхан ярьслаа гэсэнд маш их баярлалаа буян. Тэгээ чиний зүгээс гадаадад амьдарч байгаа магадгүй чиний үеийн хүмүүстэй тэр хүмүүсийг одоо уриалах зүйл байдгүй, Монголын маань нийгэм ямар байна? Энд одоо олон жил амьдарчаад эх орноо зориод эх орноо бас хөгжүүлээ өөрийнхөө чадсан зүйлээсээ хэсэг хүнд ч гэсэн нөлөөтэй амьдрий гэдээ ингээд ботсон хүмүүсийн туршлагаар ямар нийгэм одоо залуучуудын маань өгтөж байна, боломж болцоо хэр байна? Ганц хүнээс нийгэм босдгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө гараал бүгд л хариуцлага болж шүү дээ. Хөдөлгөөн болгон хариуцлага байна. Бид нар гэрээсээ гараад бол тэгээд нийгэмд хөдөлж байгаа болгон маань үйл хөдөлгөөн болгон маань хариуцлага болчиход байна л да. Тэгээд нөгөө юу гэх Монголд бол хийх ажил хөгжүүлэх салбар бол маш олон байгаа л да. Маш их олон байгаа. Тэр маш сайн судалж ийж яг анализ хийгээд над чиг шууд тэгж харанхуй ирж болохгүй. Би ч одоо 10 хэдэн жил ирээгүй шууд ирсэн. Тэгэхээр нэг удаа 2 удаа үз хар тэгээд боломж төлбөр нь юу байна? Бас нэг хүмүүстэй танилцах хэрэгтэй байна. Бас нэг тодорхой хэмжээний хүрээлэл байх хэрэгтэй юм байна. Тэгжиж бас нэг юм ихлэх болдгоо байна гэдгийг бид ойлголоо л доо. Яг Европт бол жишээлбэл юм ихлэгч бас тэгэл нэлийн туршлага, нэлийн хөрөнгө шаарддаг шүү дээ, тийм. Ер нь бол Монголыг бодвол зах зээл нь ч гэсэн нэлийн хөгжиж учраас түүнийг давах зүйл сэтгэжиж хийхгүй бол байгаа зүйлийг нь одоо арай өөр одоо нөгөө юу гэдэг level up одоо версион болохгүй болохгүй дээ. Түүнтэй адилхан Монгол нэг өөрөөр нэг хамтарч байгаа эсвэл бизнес хийж байгаа ч юм уу юм залууч юм байл. Нэлээд сайн судлаасаа тэгээд хэрэглэгчд нь ямар төвшөнд байна, мэдлэгийн төвшөнд хэр их хэрэглэх боломжтой байдаг юм бэ? Тэрийг нэг хоёр удаа ирж үзээд тийм судалгаа гараад ер нь бол одоо буцаар бол бүх юм хийх боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр эцний цаанаас боломжтой нэрж нүдээс харах боломжтой. Тэгжиж юм хэлээсэй гэж бодчихлаа юм л да. Өөрийнхөө мэцгэрайг бодоход туршлага гэхдээ тэр бүхэн чинь бас чамд туршлага болоод үлдсэн байж байгаа. Тэндээс сурцсан их юм байж байгаа тийм ээ. Аа. Өстой юу болохгүй ингээд маш сайн ойлгож байна. Тэгээд бас их өөр нийгэм учраас хууль дүрмээр явдаг нийгэм, хууль дүрмийг аргалдаг нийгэм энэ төр гээд бас амаргүй зүйлүүдэд тохиолдож байсан байж магадгүй. Бага. Тэр болгоны чинь тэгээд ард нь гарсан ямар ч юм болохгүй юм гэж байхгүй. Одоо юу гэх нөгөө аль болох хууль дүрмийн дагуу хийх гэж лоолно доо тэгээд. Зөв. Тэгжээж үлгэр дуурайл тий урт настай юм болно шүү дээ. За. Арад нь асуудал үүсэхгүй байх зүйл нь чухал та. Маш сайн. За тэгээд Герман дээр бас das Auge ist mit oder die Augen essen mit гэж үгээд тий нүд хамтдаа хоолдгоо гэдэг үгүйдэг. Тэгээ үнэхээр хүний нүдийг сэтгэлийг хотоодыг баясгасан юм сайхан хоол хийдэг юм газар одоо өндөр зэрэглэлийн ресторан байдаг юм билээ. Тэгээд манай хүмүүс ч бас их боломжтой хүмүүс их болсон байж байгаа тий боломжгүй хүмүүс ч байгаа. Гэхдээ хүмүүс бас энэ хоолны соёлыг ойлгодог, энийг мэдрэх гэж очдог бас олон сайхан үйлчлэгчтэй болж эхэлж байгаа юм байна. Энэ дээр нь маш их амжилтыг хүсье. Тэгээд ярьслах гэсэнд нь үнэхээр их баярлж байна. Их сонирхолтой сайхан байлаа миний хувьд бол. Баярлалаа цаг гаргасан. Баярлалаа. Францаар манай сонсогчдод нэг сайхан баяртай гэд нэг хэлээд өгөөч. Окей. Au revoir, merci. Auf Wiedersehen. Auf Wiedersehen гэж швейцарийн манад бас хэлчихье. За маш их баярлалаа. За бай. Баярлалаа.